шинжлэгдснээрээ зөв бичих дүрмийн 124 хилцэн 62 үгийн сан утга 147 зөв найруулан бичих чадвар шалгах зорилго 70 Монгол бичгийн мэдлэг шалгах зорилго 105 орсон байх жишээтэй. Тэгэхээр багш нь зөв бичих дүрмийн зорилго заахаас өмнө зөв бичих дүрмийн онолын ойлголт өгнө. Хилцээний зорилго заахаас өмнө хилцээ утга зүй зорилгын онолын мэдлэг өгнө. Найруулан бичих чадвар зорилго заахаас өмнө бас найруулан бичих чадварын онолын ойлголтуудыг дандаа ингээ өгөө явна. Монгол бичиг мөн адилхан онолын ойлголтыг эхлэж өгчөөд дараа нь тестэн дээр ажиллаад явна. Тэр тестний арталт ингэж хүчээрээ одоо энэ тестний энэ хувилбар нь зөв, яагаад энийг зөв гэж үзэж байгаа юм бэ? Монгол бичиг мэдгүй хүүхэд бол энийг нь тогтоогоорой, эндээс нь энийг нь ялгаж харах юм шүү гэсэн ийм амар хэлбэр одоо хар аргад бас зааж өгнө шүү дээ. Одоо уншиж чадахгүй хүүхдүүдэд бол тэгэхээр зэрэг та нар маань файлаа ер нь бол хэвлэлцэн байх шаардлагатай юм байна. За зөв бичих дүрмийн зорилго дээр өргөлдөд балархаа их шигээс эхлээл асуулт ирж байгаа. Өргөлдөд их шиг гэж юу юм, балархаа их шиг гэж юу юм, ингээл 1 2 дугаар асуултан дээр ирсэн. За тэгээ их шигт гүйвэлэгчтэй холбоотой ялгах их шигийн дүрм, их шиг зохицох ёс, гээгт их шигийн дүрм, гээгтгүй их шигийн дүрм, дагвар нөхцөл зөв бичих дүрм гэх мэтчлэнгийн олон дүрмүүд орсон байгаа. За үүнээс багш нь За алсын хараа 2050 дээр хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай үндэсний соёлын мэдлэг чадвар дадалтай Монгол хүнийг бэлтгэнэ гэдэг байгаа. Тэгэхээр зэрэг энэ мэдлэг чадвар дадалтай Монгол хүнийг бэлтгэнэ. Үндэсний соёлын мэдлэг чадвартай тийм. Үндэсний соёл гэдэг чинь манай монгол хэл бичиг ороо явж байгаа. Тэгэхээр монгол хэл бичгийг мэдчих юм бол үндэс язгуур, төрд ёс, энэ улс орны тусгаар тогтнол бүх юм таны гарт байдаг байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Яагаад монгол хэлээ судлаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө л энэ үндэсний тусгаар тогтнолтой холбоотой юм аа. Монгол хэл бичгээ мэдэж байна гэдэг бол. За 21-р зуунд бичих хүсэггүй хүн гэж уншиж бичиж чаддгүй хүнийг биш, харин сурч чаддгүй, сурснаа орхиж чаддгүй, дахин сурч чадахгүй хүнийг хэлнэ гэж Америкийн зохиолч Альвин Тофлер хэлсэн байдаг. Тэгэхээр бид багшаагаа заахаар зэрэг зарим хүмүүс гэдэг өмнө нь ингэж заасан шүү дээ. Ингэдэг болцсон юм, хизээ өөрчлөгдсөн. Тийм тэгдэг, асуудаг. Би одоо өөрийнхөө л бичнэ л гэх юм бол буруугаараа л явах нь тийм ээ. Тэгэхээр зэрэг дахин сурж одоо шинжилж ингэж явах нь ерөнхийдөө бол монгол бичгийн зөв бичих дүрмийн агуулга бол эдгээр 8 агуулгад байдаг бөгөөд монгол бичгийн зөв бичгийн дүрм бол цэгч өөрчлөгдөөгүй гэдгийг санах хэрэгтэй. За монгол үсгийн дүрмийн тухай хэрэг шигт гэвлэгч тэмдэг үсгийн тухай, заримдаг гэвлэгчийн тухай, хшгийн тухай тийм ээ. За ингээ балархаа их шиг гээгдэхгүй, за утга тэсэг зөв бичих, хатуу зөөлний тэмдэг үеийн тухай ирж байгаа. Та нар сул үг дагаврыг зөв бичих дүрм ирж байгаа, цэг цэглэлийн дүрм ирж байгаа. Тэгэхээр эдгээр дүрмнүүдээс та нарт ирж байгаа. За жишээлх юм бол нөхөддөө гэдэг үгийг манайхан түгээмлэр ингэж алддаг тийм үү? Нөхөддөө гэдэг ингэ бичдэг. Тэгтэл нөхдөдөө гэж бичих ёстой юм аа гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй байна. За дараагаар нь энэ бол алдаатай хувилбар нөгөө юу болохоор юу яагаад байгаа юм багшийнх нь. Нөхөддөө гэдгийг ингэж бичих байна. Одоо энэ монгол хэлний зөв бичих дүрмийн 2 тойл бичиг байдаг. За зөв бичих дүрмийн 2 тойл бичиг байдаг шүү. 1983 онд Монгол үсгийн дүрмийн тойл гэдэг энэ тойл бичиг Цэндийн дамдын сүрэн би осор нар гаргасан. За монголчууд түүхийн хугацаанд 14-5 бичих үсэг хэрэглэж ирснээс 1947 оноос эхлээд кирилл бичгийг хэрэглэх болсон. За кирилл бичгийг хэрэглэх болсонтой холбогдуулаад сайд нарын зөвлөлөөс тушаал гаргаад Цэндийн дамдын сүрэн монгол үсгийн дүрмийг монгол хэлний утга зохиолын хэл халах аман илгуу байдаг. Халах аман илгууд суурлаад дүрм зохиосон. За ингээд монгол үсгийн дүрмийн тойл гэсэн энэ тойл бичгүүд 1983 онд хэвлэгдсэн. Энэ тойл бичгэн дээр саяны нөхдөдөө гэдэг үгний дүрм байгаа 29-р зүйл дээр нэг үгэнд хид хідэн залгуур залгахдаа нэгэнтээ гээж бичсэн хшгийг сэргээж өчгөө гэсэн. Жишээлх юм бол энэ нөхөд гэдэг үг харж байна. Нөхдөд гэж бичлээ. Энэ гээгдсэн нөхдөд болсон. Тэгээд нөхдөд гэдэг үгэн дээр залгалаа, шууд залгачих чинь. Энд нэгэнт гээгдсэн их шиг дахиж сэргээхдэггүйгээр шууд нөхдөдөө гэж бичих юм байна, тийм ээ.
бэгчхэд гэдэг үг бас харж байна. Бутарлаар гэдэг үг харна. Бутарлаар гэхээр зэрэг энэ а гээгдсэн л бол дахиж сэргээхдэггүй байна. За дүрм огт өөрчлөгдөөгүй гэдгийг бичиж авна. Цэгч өөрчлөгдөөгүй шүү. За журмалсан тойл гэдэг энэ 2018 онд гаргасан монгол хэлний зөв бичих дүрмийн 2 дахь тойл бичиг байгаа. Энэ журмалсан тойл бичгийг 2018 онд гаргаад ном болгож хэвлүүлсэн, мөн аппликейшн хэлбэрээр гар утсандаа мөн компьютерт монгол хэлний журмалсан тойл гэдээ хайгаад үсгээр зэрэг шууд одоо компьютерт чинь гараад ирнэ. За энэ тойл бичгийг утсандаа татах юм уу эсвэл одоо ажил хийгийнхаа мэдхгүй эргэлзээтэй үгийг дандаа яах нь вэхээр тойл бичгээс харж иж зөв бичих нь чухал. Тэгэхгүй манай монголчууд яадгүй гэхээр зэрэг тойл бичиг ерөөсөө ашигладаг. Гадаад хэл сурахаараа тойл бичиг ашиглаад идэг штеп. Гадаад үгийг харахтаа монгол хэлийг бичихээрээ зэрэг хэлж үзэж байгаад биччихдэг. За хэлж үзчихсэн хэлбэл гэж хэлсэн. Хэлбэл гэж штеп. Эсвэл дараагийн шатны ядгүй гэхээр бичиж үзнэ. Нэг цаас аваад ирдэл бичээд үзээд гэл бичиж үзчихсэн 2 3 бичиж үзчихсэн. Энэ их эвгүй харагдаад энэ их хайтайхан харагдаад байгаа юм биш. Энэ зөв байна гэд. Ингээд нөгөө харааныхаа бидийг шалгаад, хэлнийхаа бидийг шалгаад хэлж үзэж байгаа, бичиж үзэж чад бичээд идэг нэг тийм том алдаа байдаг. Ер нь та нар ч гэсэн тэгдэг. Тэгэхээр зэрэг ихэнх хүмүүс тэгдэг байгаа. Тэгэхээр одооноос эхлээд бүгдээрээ нэг юмыг бүр маш сайн ойлгох хэрэгтэй. Хэлж үзэж байгаа, бичиж үзэж байгаа, сараачиж үзэж байгаа, хин нэгнээс асууж байгаад бичих биш, тойл бичиг ашиглаач гэдэг юмыг бүр ингээд ажлын газрынхандаа бүх хүмүүстээ зааж өгмөр байгаа юм. За энэ тойл бичгийг аппликейшн хэлбэрээр олдохгүй байх юм бол энэ тойл бичгийг аппликейшн хэлбэрээр хэрхэн яаж хэрэглэх вэ гэхээр зэрэг энэ тойл бичгийг хэрэглэхээр ингээ хайхаар гараад ирж байгаа ингээ юугаар компьютераар монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тайлгийг гараад ирнэ. Хайх үгээ энэ дээр бичнэ. Жишээлбэл кабинет гэдэг үгийг бичье. За кабинетаас гэдэг ингээд тий ялгалаар хуургаад гараад ирж байгаа юм. Хуургаад. Тэгэхэд манайхаа энийг харахгүй шууд ядгүй гэхээр им үгийн бичээл кабинет ингээд өвчдөг. Тэгээд ерөнхийдөө хамаатуулах нөхцлөөр бас хуурхацсан байна. За өнөөдрийн үг гэхээр мүүлгэр гэдэг үг энэ дээр ингээ гараад ирчих чинь тийм ээ. За мүүлгэр гэдэг үгийн ингээ тэмдэг нэрээ хүмүүс ингээ хайж үтсэн байна гэх. Тэгээ ингээ өдөрт ингээ үг хараад ээж болох нь байна. За энэ тойл бичгийг ингэж ашиглахаас гадна яагаад энэ тойл бичгийг ингээ зохиогоод 2018 онд журмалсан гэдэг нэр ингээ урд нь оруулсан юм бэ? Зөв бичих дүрмийн тойл гэж оруулаагүй юм бэ гэхээр 1983 оны Осор Дамдын сүрэн нарын тойл бичгийг багшна. Яг энэ 2018 оны тойл бичгтэй. За мөн нэг хэсэг байсан та нар мэдж байгаа журмалсан 700 үгийн жагсаалт гэж интернетээр яваал ажлын газар чинь хэвж өгөөл. За ийм үгнүүд өөрчлөгдсөн шүү. Энэ 700 үгийг хараад тогтоогоорой гэж яваад байсан тийм үү. Тэгэхээр зэрэг нэг үгийг олон янзаар бичээд байсан байхгүй юу? Эргэлзээтэй олон янзаар бичээд олон хүмүүс ингээд байсан учраас тэр үгнүүдийг нэг мөр болгож одоо журмлаж тойл бичиг гаргасан 18 онд монгол хэлний зөвлөл гэдэг одоо монгол хэлний бодлого барьдаг хүмүүс байдаг 6 гишүүнтэй 2015 онд монгол хэлний хууль баталсан байгаа. За энэ дээр өөрчлөгдсөн 1983 оны толиос 2018 оны тал дээр өөрчлөгдсөн 20 хэдэн үг л байгаа. Энэ үгнүүдийг л цээжлэн манайхаа. Одоо энэ зургийн дарж аваад авилга гэдэг үг өөрчлөгдсөн юм байна. Яагаад тэгэхээр зэрэг авилга гэдэг бол авах гэдэг үгнээс үүсэлтэй. Авах ёсгүй юм хүнээс авчаад байгаа шүү дээ авилга гэдэг чинь. Хүнээс авах ёсгүй юм аваад ханныхаа араа хийчихэд байгаа зү. Тэгэхээр зэрэг авих гэдэг язгуураас үүсэлтэй биш. Авах гэдэг язгуураас үүсэлтэй байна. Авах гэдэг урт цамц юм хөө. За авилга гэдэг нь авих гэдэг язгууртай биш, авах гэдэг язгуураас үүсэлтэй юм а гэж үндсэн дээр ингэж яасан.
журамлсан байх гээд. За дараагийнх нь болохоор зэрэг юу гэж ийнө гэхээр биелэг оюун гэдгийг манайхан биелэг гэж хичээд идэг тийм үү? Биелэг гэж хичээд идэг. Оюун биелэг, саран биелэг гэдэг хүний нэрийг. Тэгэхээр энийг биелэг оюун гэхээр 2 итэй бичнэ гэд ингэж журамлсан. За ингээ бүгцэгнөх, бодлих, гариг, дугараг, дэгдэхээ, явахгар гих мэтлэнгээр энэ 20 хэдэн үг л байна. Өөр үг огт өөрчлөгдөөгүй гэдгийг бүр тодгоондоо шингээж авах хэрэгтэй. Огт өөрчлөгдөөгүй. За мөн одоо монгол хэлний дүрмийн алдаа шалгагч энэ программыг утсан дээрээ юм уу юун дээрээ компьютер дээрээ суулгаад тэгээ энэ дээр ингээ алдаатай үгнүүд яг үхээр ингээ гараад ирнэ. Алдаатай үгнүүд. За тэгээд алдаатай үгнүүдийн доотлын улаан дээр нь зурхаар зэрэг яг уу зүг болго гараад ирнэ. За ингэж бас хэрэглэж болно. За монгол хэлний тайлбар толгой 1966 онд гаргасан. Нод мусан даун монгол хэлний тайлбар толгой байж идэг. Тайлбар толгойг энийг тайлбар толгойг яах вэ гэхээр юу юм? Онлайн хэлбэрээр их тайлбар толгой оролцсон байгаа. Их тайлбар толгойд энэ толгойг онлайнаар татаад эндээс ч зөвхөн юу үзэх вэ гэхээр үгийн утга үзнэ. Үгийн утга харна. За монгол үчгээр хэрхэн яаж бичдэг вэ гэдгийг л харна гэсэн үг. Энэ их тайлбар толгоос. Энэ гар утсан дээр чинь татагдж байгаа. Тэгэхээр их тайлбар толгойг татаад үгийн утга мэдгүй үгнүүд байдаг шүү дээ. Одоо зэгсэн ажилсаг хөөхөн шүү гэдэг өгүүлбэр байхад зэгсэн гэдгийг манай хүүхдүүд ойлгодог. Тэгэхээр зэгсэн гэдэг нь бол овоосан олигтой гэсэн үг юм байна. Их нилээд гэсэн үг юм байна гэсэн ийм хоёр утгатай юм байна гэдэг үгийн утга харах нь байна. Мөн монгол үчгээр зэгээ сүн гэж ингэж бичдэг юм байна гэд монгол үчгээр харахыг эндээс харна гэсэн үг. За үндснээ бичиг мэдэхгүй болоод үсгээ мэдэхгүй байгаа. Үсгээ одоо сэргээх гэж байгаа ийм хүүхдүүд яах вэ гэхээр үндэсний бичиг гэсэн ийм аппликейшн байгаа. Кирилл бичгээр хичээд үндэсний бичиг гэсэн аппликейшн байгаа. Энэ аппликейшнийг суулгаад үндэсний бичгийн цагаан толгойн хэсэг байна. Энэ дээр цагаан толгой 21 гээгүүлэгч хэсэг, 8 их шиг хэсэг. За тулгуур ойлголт, хичээлүүд. За ингээд үсгэн дээрээ дарахаар зэрэг за эр үсэг гэдэг дарангуут эр үсэг үгийн ихэнд орсон эр үгийн дунд үгийн адагт орсон гэх ингээ үеэрээ гараад ирнэ. Энэ дээр нь гараараа дарж үзээд цэнхэр болгоод бичиж үзэж болно. Сумын дагуу. За арилгах юм бол энэ хогийн сан дээр арилгаад дахиж бичнэ. Гэх жишээтэйгээр ингээд монгол бичгийнхаа хэдэн үсгнүүдийг давтаа тулгуур ойлголтын хичээлүүдийг үзээд ингээд эндээсээ монгол бичгээ өөрөө бие даагаад ингээд сайжруулах бас боломжтой. Урд нь заалгаж исэн чинь дороос сэрхэж штэ. За тэгээд Зэ Монгол гэсэн хэрэглүүр ашиглаад монгол бичиг дээр гар утсандаа Зэ Монгол гэж суулгаад гар утсан дээрээ зураг үсэг гэсэн хоёр сонголтоос сонгоод зурган дээр үг бичгээр бол зураг гэдгийг гар утсандаа хадгалсан зурагнаас сонгоно. Дээр нь үг бичнэ. За үсэг гэснийг сонгосноор өссөн өнгийнхөө дэвсгэр дээр үг их өгүүлбэр бичих боломжтой. За энэ Зэ Монгол дээр болохоор маш олон тэгүүд байдаг. Маш олон тэгүүд байгаа. Ингээд тийм алгалын нөхцлүүд ихэд ингээд гараад ирдэг нөхцлүүд нь энэ нөхцлүүдээс сонгоод явчихна. За ингээд энэ ордос тэг ингээд янз бүрийн тэгүүд байгаа. Модон барын тэг гэдэг. Энэ тэгүүдээс яах нь вэ гэхээр сонгоод одоо жишээлх юм бол энэ нэг бичвэрийг гэхэд хоёр янзын тэгээр ингэж бичсэн байна. Хоёр янзын тэгээр бичсэн байна. Тэгэхээр зэрэг энэ гар утсан дээр бас ашиглаж энэ зүйлийг ашиглаж хийж болох юм аа гэдгийг бас сурч авах хэрэгтэй манайхаа.
За одоо зөв бичих дүрмийн ойлголт багш нь эхнээс нь заана. Тэгэхээр өдөртөө одоо том хүмүүс учраас тулгуур тохионы аргаар 7 9 гэсэн одоо энэ тулгуур тохионы аргаар заана 7 дээр нэмэх нь 9 9 дээр нэмэх нь гэж гэж заана. Тэгэхээр зэрэг 7 гэдэг нь бол ихшиг гүйвэлэгч. Наад тэр хураатаа гэдэг нь одоо юм да. 7 гэдэг нь бол ихшигт гүйвэлэгч. За 9 гэдэг нь бол заримдаг гүйвэлэгч. За заримдаг гүйвэлэгчийг 9 гэж тогтоох нь байна. Э9-гээр бол ихшиг гэж тогтоох нь байна. Э9-гээр. За ихшиг гэж тогтоох нь шүү. За ингээд 7 дээр нэмэх нь 7 ихшиг гэх юм бол энэ ямар вэ гэдгийг ингээд эндээс ингээд харж болно. За ингээд монгол хэлний үгийн төгсгөл бол ийм 3 янз л байдаг. 3 янз. Ихшгээр, гэгүүлэгчээр, зөөлний тэмдгээр төгсдөг. Өөр төгсгөл байхгүй. 3 янзын л төгсгөлтэй. За энэ дээр залгуурын эхлэл бол ихшиг, гэгүүлэгчээр ихссэн гэсэн ийм 2 янзын залгуурын эхлэл байдаг. Ихшгээр төгсөөгөнд ихшгээр ихсэн залгана, гэгүүлэгчээр төгсөөгөнд гэгүүлэгчээр ихснийг залгаж болно, ихшгээр ихсэн. Энэ бол залгуурын эхлэл, энэ монгол хэлний үгийн төгсгөл гэж ойлгож байна. За тэгвэл гээгдэхгүй ихшгийн дүрм гэхээр ямар юм бэ гэхээр энэ 3 төгсгөлтэй байгаа шүү дээ. Тэгвэл одоо энэ дээр ихшиг 7 ихшиг гэж. За энэ бол ихшигт гэгүүлэгч өмнөө буюу хойно ихшигтэй байна гэсэн дүрмтэй. Заримдаг гэгүүлэгч заримдгийн дараа орсон заримдаг гэгүүлэгч ихшигтэй бичигдэнэ гэсэн дүрмтэй. За аунаас нь нэрийн балархай ихшиг гээгдэхгүй гэсэн дүрмтэй гэгч шийтэй. За гээгдэхгүй ихшиг нь болохоор зэрэг гэгүүлэгчээр төгсөөгөнд урт гişгээр гэсэн залгуур залах нь гээгддэг. За ингээд гэгүүлэгчээр төгсөөгөнд гэгүүлэгчээр гэсэн залгуур залах нь гээгдэнэ. Богино гişгээр төгсөөгөнд урт гişгээр гэсэн залгуур залах нь гээгдэнэ. Гэх мэтчлэнгээр энэ дүрмүүд байгаа. Цааш нь дэлгэрүүлэх учраас огшин хурдан яваад байгаа ш. За энэ зөөлний тэмдэгтэй холбоотой дүрм байна. Зөөлний тэмдэг энийг яах чинь? Зөөлний тэмдэг и болохгүй, и болох дүрм байгаа. Энэ 4 тохиолдолд и болох. Зөөлний тэмдэг и болохгүй 3 тохиолдол байна. За энэ дээр за гээгдэхгүй ихшгийн дүрмийн 1-р тохиолдлыг хөдөлгөөн бичиж авъя. За 1-р E7E гэж бичээд энэ хоёр үгний аль нэгийг нь бичнэ. Одоо энэ маш олон ийм үгнүүд байгаа. Хөдөлмөрийн, хөдөлмөрөөр гэх тийм ээ. Тэгэхээр зэрэг самбар за самбарын гэхээр зэрэг энэ Б хэсэг байна тийм ээ. Б хэсэг А гээчих юм бол ихшигт гэгүүлэгч ихшиггүйдэх учраас гээхгүй байх нь. Ихшиггүйдэх учраас гээхгүй. Үйлдвэрийн гэхээр Э хэсэг гээхгүй. Яагаад гэвэл В ихшиггүйт чинь. В ихшиггүйт чинь. За нэхэмлийн гэхээр Э гээхгүй, М ихшиггүйт чинь. За эндээс 1-р гээгдэхгүй ихшиг гэж яад E7E гэж яад нэг л жишээг нь бичээд авчих. Тэгээд энийг улаанаар тэмдэглээд энэ аг гээх юм бол Б ихшиггүйт нэ гэдгийг бичиж авна. Б ихшиггүйт. За зөрчих тохиолдол нь болохоор зэрэг хэлний үгийн инээр төгсөв нь заахын диалгалын гээг шууд залгана. За нөгөө ихшигт гэгүүлэгч өмнөө буюу хойно ихшигтэй гэсэн чи байхгүй болсон байна тийм үү? Энэ г ихшиггүй болчиход байна шүү дээ.
Тэнгүүд энэ дүрмийг зөрчих тохиолдол нь энэ байна. Хэлний үгийн инээр төгсөв нь заахын тиалгалын гээ шууд залгана. Дүнг, хөвөнг, галсанг, байшинг гэх мэтлэнгээр шууд залгана гэсэн. За хоёрт нь заримдаг гэвлэгчийн дараа орсон заримдаг гэвлэгч ихшигтэй бичигдэн гэсэн дүрмтэй. use гэж яах юм бол нөхцөлийн гэдэг үгүүдээр жишээ харъя. Энэ заримдаг, хэ заримдаг, цэ заримдаг. Тэгэхээр энэ заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэх учраас энэ өөг гээжлэхгүй гэсэн үг. Энэ өөг нөхцөлийн эрсдлийн гэхээр эс дэ заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэнэ. Бодогдсны, үүсэж, бодсны, хүсэж, тусаж, нисэж гэхээр заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэнэ гэсэн ийм дүрмтэй. За 3 дугаарт нь оноос нэрийн балархай шиг гээхдэггүй. Хоёрыг бичиж авсан уу манайхаа? За хоёрыг бичээд авчих. Use гэд эрсдлийн гэдэг дээр манайх их алддаг шүү. Хүрээ үгүй юмсаа яваач. Хүрээ шатаа хар юу. Хэр чи энэ тэр юу ямар цаг тэр юм шиг юм дээр зүг. Яа чи. Ямар цолон мэддэг. За оноос нэрийн балархай шиг гээхдэггүй гэсэн ийм дүрмтэй. Оноос нэрийн балархай шиг алтан булгийн гэхэд оноос нэр алтан булг гэдэг. За алтан булгийн гэхэд энэ аа гээхдэггүй. Булгийн ус гэхэд ерийн нэр учраас гээгдчихнэ. За алтан булгийн гэхэд гээхдэггүй байна тийм ээ. Ялгах шиг гээхдэггүй. За ялгах шиг гэдэг маань хэлний үзүүрийн инээс хоолайн хэлний гээгээс хоолайн гээг ялгадаг. Хэлний угийн инээс хэлний үзүүрийн инийг ялгадаг хшгийг ялгах шиг гэж ялгах шиг. За баг гэхээр хэлний гээ, баг гэхээр хоолайн гээ. Сан гэхээр хэлний угийн ин, сан гэхээр хэлний үзүүрийн ин. Тэгэхээр хэлний угийн инээс хэлний үзүүрийн инийг ялгаад байгаа энэ ихшигтэй байвал юу ч гинэ. Хэлний үзүүрийн ин шүү гэж ялгаад байгаа байхгүй. Тийм учраас энийг тэгээд байгаа. Тэгэхээр хэлний угийн инээс хэлний үзүүрийн инийг ялгадаг, хэлний гээгээс хоолайн гээг ялгадаг ихшгийг ялгах шиг гэж хэлнэ. За чанарын, тугалын, доголын гэсэн үгнүүд байна. За анарын, анараас гэсэн үгнүүд байгаа.
За тодтгон холбох хээ буюу үйл үгийн ирээдүйн цагаар тодтгон холбох хээгийн өмнөх шиг гээхдэггүй. Бүр хизээч гээхдэггүй тархан цаацтай гэж бичиж аавна. Ойлгож аавна. Үйл үгийн тодтгон холбохын хээгийн өмнөх шиг хизээч гээхдэггүй. Бүр тархан цаацтай шүү манайх. За ухаар хүсгээр гэд. За ирэхээр гэд үзүүлэхээр гэдэг үг та нарын тестэн дээр ирж идэг. Эгийг гээцсэн. За үзүүлэхээр гэд. За чихийн дүрм гэд энэ дээр бас нөгөө бичиг хэрэг хийхдээ манайхан алддаг учраас багш нь энийг хэлээд өгье. За чих бүр мөсөн үйлдэх байдлын чих гэсэн энэ дагавар байгаа. За энэ миний цүнхийг чи авчих. Энэ хувцсыг авчих тийм үү? Энэ мөнгийг авчих гэх бүр мөсөөх гээд байна шүү дээ. За энэ чихийн ийг ээгдээд заримдаа гээгдээд заримдаа гээхдэггүй байгааг харж байгаа. За тэгэхээр энд авчихад гэхэд гээгдсэн байна. Авчихыг гэхээр гээгдэг байна. Яагаад гээгдээгүй вэ гэхээр зэрэг гээгдээд яагаад гээгдэхгүй байна гэхээр нэгдүгээрт чихийн өмнө 7 байна уу 9 байна уу гэдгийг харна. Нэгдүгээрт. Чихийн өмнө гүйгүүлэгч нь 7 байна уу 9 байна уу? Чихийн дараа нэрийн нөхцөл байна уу үйлийн нөхцөл байна уу гэдгийг харна. Үйлийн нөхцөл байна уу. За чихийн өмнө хэрвээ 7 буюу их шигт гүйгүүлэгч байгаад үйлийн нөхцөл байвал и гээхдэггүй. Гээхдэггүй. За чихийн арталд нэрийн нөхцөл байвал гээхдэггүй. Яагаад гэвэл энэ үйл үгийн хээ байна гэсэн үг. Үйл үгийн хээ. За авчихыг явчихаар хэлчихээс гэхээр и гээхдэггүй байгаа. Яагаад гэвэл энэ байдлын дагаврын дараа шууд нэрийн нөхцөл хизээч ордоггүй. Энд тодтгон холбохын хээ давхар явж гинэ гэсэн үг. Тийм учраас и гээхгүй байгаа. Харин 9 байвал яах вэ? Чихийн өмнө 9 буюу заримдаг гээгүүлэгч байвал гээхдэггүй. Ямар дүрмээр вэ гэхээр нөгөө гээхдэггүй хшигэн дүрмээр. Заримдгийн дараа заримдаг хшигтэй бичигдэн гэсэн дүрмээр гээхдэггүй гэсэн үг. И. Дэ заримдаг, ч заримдаг. Тэгэхээр и гээхдэггүй. И гээхдэггүй. Заримдаг. Татчихад. За гээгдэх хшигэн дүрм одоо орж ирж байна. Гээгдэхгүй хшигэн дүрм дууссан. За гээгдэх хшигэн дүрм дээр хамгийн эхлээд гүйгүүлэгчээр төгсөн үгэнд урт хшгээр ихсэн залгуур залгахад эцсийн гүйгүүлэгчийн өмнөх балархай хшиг дүрмд харьшлахгүй бол гээгдэнэ гэсэн ийм дүрмтэй. Үүрэггүй бол гээгдэнэ гэсэн өгүүлбэр бас байгаа. Үүрэггүй, дүрмд харьшлахгүй гэдэг чинь үүрэггүй болсон учраас. За балархай хшиг ийм 3 үүрэг байдаг. Хшигжүүлэх үүрэгтэй, зөөлрүүлэх үүрэгтэй, ялгах үүрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ хээгийн өмнөх бол ялгах үүрэгтэй. Ялгах үүрэгтэй. Энэ оноос нэр мөн ялгах үүрэгтэй. Алтан булаг гэдгийг ерийн нэр юм уу, оноос нэр юм уу гэдгийг ялгаад байгаа. За ялгах үүрэгтэй болохоор энэ хэлний үзүүрийн энэ юм уу, хэлний угийн энэ юм уу гэдгийг ялгаад байгаа учраас энэ ялгах үүрэгтэй байгаа. За ихшигжүүлэх үүрэгтэй болохоор энэ заримдгийг ихшигжүүлээд байна. Ихшигт гээгүүлэгчийг ихшигжүүлээд байгаа. Тэгэхээр зэрэг ихшигжүүлэх, ялгах, зөөлрүүлэх гэсэн 3 үүрэгтэй байдаг. Үүрэггүй тохиолдолд гээгдэнэ. За хавраас намрын хүүхдийн цавхаа хахаас амарч юм. Хавраас намрын гэд. За тэгэхээр зэрэг энэ үүрэггүй үед гээгдээд байна тийм ээ. За хоёрт нь гүйгүүлэгчээр төгсөн үгэнд гүйгүүлэгчээр ихсэн залгуур залгахад эцсийн гүйгүүлэгчийн өмнөх балархай шиг гээгдэнэ. За түрүүний дүрм байна. Нөхөд гэдэг үгэн дээр дэ залгалаа нөхдөд. За нөхдөд гэхээр яаж ийн нөхөр энэ гээгдэхгүйгээр шууд залгаж байна. Нэгэнд гээгдсэн их шиг дахиж сэргээхдэггүй гэсэн дүрмээр нөхдөдөө. Бусдаа бутарлаар гэдэг. Сурагчдаа гэж. За дараагийнх нь богино ихшгээр төгсөн үгэнд урт ихшгээр ихсэн залгуур залгахад эцсийн богино ихшиг гээгдэнэ. Эцсийн богино ихшиг гээгдэнэ. Ботго, арга, ботхыг аргаар гэдэг. За ботго гэдэг үгний эцсийн богино ихшиг гээгдэнэ. Арга гэдэг үгний гээгдэнэ. Аргаар гэдэг. За дөрөвт нь үйл үг үүсгэх ил дагаврын дүрм та нарын тестэн дээр орж ирдэг. За үйл үг үүсгэх ил дагаврын дүрмээр зөв бичих зүгийг олоорой гэж гараад ирнэ.
За ихшигт гэгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх ил дагаврыг залхахдаа ихшгийг нь илийнх нь хойно хүчнэ. Баяр, баярал. За баяр гэдэг үг бол ир гэсэн гэгүүлэгчээр төгссөн байна. Ихшигт гэгүүлэгчээр. Тэгэхээр ил залгалаа, ихшгийг нь арталт нь очиж. Ажил, ажиллаа, баярлалаа, маллаа, гурвалсан гэд. Гурвлаасан гэд тийм ээ. За хоёр дахь дүрм нь болохоор заримдаг гэгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг үүсгэх ил дагаврыг залхахдаа ихшгийн өмнө нь хүчнэ. Илийнх нь өмнө нь хүчнэ. Жишээлх юм бол иргэнэ хүндлээ. Хүнд гэдгийн дэ бол заримдаг гэгүүлэгч, ил дагавар залгалаа, ихшгийн өмнө нь хүчиж байна. Дээд, дээдлээ. Тэгэхээр манайхаа энийг алдаж хүчдэг шүү. Дээд лей гэж хүчдэг тийм ээ. Тэгэхээр дээд, дээдэл, дээдлий гэд. За яа ягийн дүрмийг дараа нь багш нь заах учраас тусал, шүүмжил гэхээр үйл үг одоо энэ юу байна вэ? Заримдаг гэгүүлэгчээр төгсөн учраас үйл үг үүсгэх ил дагаврыг залхахад ихшгийг нь өмнө ичсэн байна. Шүүмжил. За энийг зөрчих тохиолдол байдаг. За зөрчих тохиолдол нь юу вэ гэхээр хэрв ил дагаврыг залхахад заримдаг гэгүүлэгчийн өмнөх балархай ихшиг гээхтгэхэр байвал ил дагаврын шаардагдах ихшгийг ард нь хүчнэ гэсэн энэ дүрмтэй. Энийг залхахаар зэрэг энэ гээхтэд энэний өмнө ихшиг бичгээр зэрэг энэ гээхтэх гэдэг тийм үү? Үрдэс гэдгийг. Тийм учраас энийг гээхгүйгээр илийнх нь арталт нь шаардагдах ихшгийг хүчнэ гэсэн үг. За үрдэс, холтос, залтас, хувцас гэд ингээд хэдүү үндэс гэз хөдс гэсэн энэ эсээр төгссөн хэдүүг байгаа. За эсээр төгссөн хэдүү үний энэ тас, дис, зас гэдэг үеийн ихшгийг гээхэд одоо ийм Ц гэж дуудагдах учраас үгийн үндэс эвдэрнэ гэж үзээд ийм гажил дүрм зохиосон юм билээ. Цэндийн дамжсран. Тэгэхээр зэрэг энэ ТС, ЦС, ДС гэсэн энэ эсээр төгссөн үгнүүд л байна тийм үү? ТС гэсэн. Эсээр төгссөн цөөн хэдэн үгэн дээр үйл үг үүсгэх ил дагаврыг залхахдаа ихшгийн арталт нь хүчнэ гэсэн. За тэгвэл бүх эсээр төгссөн үг гэж ойлгож болохгүй. Гэрээс, түрээс, хэрээс, хэрвс, шүрмэс, хягас, зурвас гэсэн үгэн дээр яах вэ гэхээр илийг залгахад ихшгийн ээжин өмнө нь хүчин нөгөө заримдаг гэгүүлэгчээр төгссөн үгэнд ил дагавар залгахад ихшгийн өмнө нь хүчин гэсэн дүрмийнхээ дагуу ихшгийн өмнө нь хүчин гэсэн үг. Яагаад гэвэл энэ гээхтэхгүй гэсэн үг. Энэ урт ихшигтэй учраас гээхтэхгүй тийм ээ. Гээхтэхгүй тохиолдолд энийг яах нь илийнх нь өмнө ихшиг нь хүчин. Гээхтэх гээд байвал арталт нь хүчнэ гэдээ ойлгочих хэрэгтэй. За ихшгээр төгссөн үйл үгэнд үйл үүсгэх ил дагаврыг залгахдаа шууд залгана. Жишээлх юм бол хээл, тоол гэж шууд залгах чинь хэллээ, тооллоо. За ил энэ вэ гэдэг энэ номлов гэдэг үгийг цээжлэн манайхаа. Энэ бал бэгийн дүрм бас та нарын тестэн дээр нэлээдгүй ирж байгаа. Тэгэхээр зэрэг бал гэдэг маань нөхцөлдүүлэн холбохын болцохын бал гэсэн нөхцөл юм. Балын дөрвөн зэргийн нөхцөл. Яв бал, ирвэл, тоол бол, төөлбөл гэсэн энэ бал гэсэн нөхцөл байгаа. За энэ балын дөрвөн зэргийн нөхцөл энэ Б гэсэн асуух үгийг хэрхэн яаж бичих вэ гэхээр зэрэг номлов гэдэг үгийг чийжлэнэ. Номлов гэдэг үгийг чийжлээд ил, эм, эн, В гэсэн энэ дөрвөн үсгээр төгссөн үгэнд бал үгийн төгсгөлийг харах нь штэ. Б гэдгийг дагуулна. Нэм бэлэ, ав бал, ол бол, хин бэ гэд. Тэгэхээр нэм бэлгээд эмээр төгсөн учраас, ав гэд вэгээр төгсөн учраас, ол гэд илээр төгсөн учраас, хин гэд инээр төгсөн учраас Б гэсэн асуух үг хүчиж байна. За бусад төгсгөлтэй байвал вал В гэдгийг хүчих юм. Бусад төгсгөлтэй бол вал В. За вал бусад төгсгөлтэй бол вал В. Юу вэ? Сах вал ид вэл гэж ингэж үчгэнэ гэсэн үг. Сахвал идвэл гэж. За дараагийнх нь иг гэд нөгөө зөрүүд 6 гэж энийг цээжлэн. Ж, ч, иш, г, зөөлний тэмдэг,
И. Энийг зөрүүд 6 гэж тэмдэглэв. Зөрүүд 6. ЖЧ иш Г зөөлний тэмдэг И. Зөрүүд 6-аар төгссөн үгэн дээр эм үгийн И бичнэ. Яагаад зөрүүд 6 гэсэн гэхээр зөрүүд 6-аар төгссөн эр үгэнд уул нь эр үгийн И бичдэг штэ. Гэтэл зөрүүд 6-аар төгссөн эр үгэнд эм үгийн И бичнэ зөрүүлээд. Хамгийн ачийг сургуулийн архийг жаншиг гэдэг үг гарч ирж байгаа юм. Жаншиг. За энийг бичээд авна. Жишээ үгнүүдийг нь бичээд авчих. Жишээ үгнүүдийг нь бичиж аваад зөрүүд 6 гэж чийжлэх нь. Зөрүүд 6 гэж цээжлэх нь. Зөрүүд 6. Зөрүүд 6. За дараалсан 3 гээгүүлэгчийн дүрмийг бичиж аавна. Дараалсан 3 гээгүүлэгчийн дүрм. Араалан орсон 3 гээгүүлэгчийн 3 дахь гээгүүлэгч нь хоолойн Г хэлний үзүүрийн энэ байвал өмнөө хшигтэй өчигдөнө. Ардаа бол угаасаа хшигтэй өчигдөн шүү дээ. Тэр өмнөө хойноо хшигтэй өчигдөнө гэсэн үг. За эр 1-р гээгүүлэгч, Т 2-р гээгүүлэгч, Г 3-р гээгүүлэгч. Тэгэхээр бортго гэдэг үг байна. Бортго 1, 2, 3-р гээгүүлэгч байна. За тэгэхээр 3-р гээгүүлэгчийн өмнө хшиг өчгөн байна. Ардаас хшигтэй. Тэгэхээр дараалан орсон 3 гээгүүлэгчийн дүрм дагуу жинхэнэ гэсэн үгийг харъя. Энэ 1-р гээгүүлэгч, Х 2-р гээгүүлэгч, 3-р гээгүүлэгч нь энэ хэлний үзүүрийн энэ байгаа учраас өмнөө хойноо хшигтэй. За энэ бас та нарын тестэн дээр ирж байгаа. Давхар гээгүүлэгчээр төгссөн үгэнд гэсэн дүрмээр ирж байгаа. Давхар гээгүүлэгчээр төгссөн үгэнд энэ ингээ 2 гээгүүлэгч ш дараал орсон. Давхар гээгүүлэгчээр төгссөн үгэнд цагаар төгсөх наа нөхцөл залгахад өмнө нь хшиг жирэглэнэ гэсэн энэ дүрм байна. Тэгэхээр энэ нөгөө дараалал орсон 3 гээгүүлэгчийн дүрм байгаа юм. 1, 2, 3 дахь гээгүүлэгч гэдэг. За манд нь, мөлх нь, урс нь, оршин гэсэн үгнүүдээр жишээ авч болж байна. За дээрх 2 тохиолдлоос бусад үгэнд балархай хшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гээгүүлэгч дараалан орж болно гэсэн ийм дүрмтэй. Дараалал орж болно. Жишээлбэл урсга гэдэг үг байна. За энэ үгнүүдийг бичээд аваарай. Урсга, ясны тэгэхээр 3 гээгүүлэгч, төрлөختний, эрхтний гэхээр зэрэг 4 гээгүүлэгч дараалал орсон.
За урсга, ясны, төрлөختний, эрхтний гэсэн энэ үнүүдийг хараарай. Дөрвөн гэвлэгч дараалал орсон. Дөрвөн гэвлэгч дараалал орсон байна. За дараагийн дүрм. Я ёо. За шийдэн хүсгийн я ёо гэсэн нөхцөл байдаг. Я ёо. За энэ юу байна вэ гэхээр эр үгэн дээр эр үгэнд я ёо залгахдаа я ёог залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлана. Хатуугийн тэмдгээр тусгаарлана. Хатуугийн тэмдгээр тусгаарлана. За аав гэдэг үгэн дээр я залгалаа хатуугийн тэмдгээр тусгаарласан. За энэ я ёо нь юу юм гэхээр захирах хүсэх төлөв буюу биеэр төгсгөх нөхцөлийн шийдэн хүсгийн я ёо гэсэн нөхцөл. Я ёо гэсэн нөхцөл байна. За олын ухтыг олын ухтыг За дараагийнх нь юу байна вэ гэхээр эм үгэнд е залгана. За эм үгэнд е залгахаараа зэрэг зөөлний тэмдгээр тусгаарлана. Зөөлний тэмдгээр тусгаарладаг. За эм үгэнд зөөлний тэмдгээр тусгаарсан үгүй, үзий, тэнций, хүсий. Үгүй, тэнций, хүсий. За их шиг болон зөөлний тэмдгээр төгссөн үг нь шууд залгана. Их шиг болон зөөлний тэмдгээр шууд залгана. За саны, хичээ, олгоё, бай, хөгжөөй, барий, орхий, цохий. За таньда баяр хүргэе гэхээр манайхаа яадаг вөхөр буруу очичдаг тийм ээ. Таньда баяр хүргэе. Таньда баяр хүргэе. За тэгэхээр та гэдэг дээр хөршгөнд ялгалын дэ залгаж байгаа. Дэ залгаж. Тэгэхээр зөөлний тэмдэг байхгүй гэсэн үг. Танд хүрг гэдэг дээр эгэр төгсөж байгаа үг. Ихшгээр төгссөн үгэнд е залгахаар шууд залгана. Хүргий гэд. Хүргий. За очи сонсын авъя гэхээр манайхаа одоо буруу хичээд идэг тий очи гэхээр баг хоёр ийтэй хичээд идэг. Сонсыг гэхээр энд оотой хичээд идэг. Тэгэхээр сонс гэдэг үг маань эсээр төгссөн үг. Эсээр төгссөн үгэн дээр ёо залгахаар зэрэг хатуугийн тэмдгээр тусгаарлана. Хатуугийн тэмдгээр тусгаарлана. За авьяас томьёо гавья сумья гэдэг дандаа зөөлний тэмдэгтэй. Зөөлний тэмдэгтэй. Ер нь бол нэр үгэнд хатуугийн тэмдэг ордгоо дандаа зөөлний тэмдэг орно. Сумья, авьяас. За нэгдүгээр үеэс хойш орсон богино их шигийг бол балархаа их шиг гэж хэлнэ. За хамгийн эхний нэгдүгээр тестэн дээр байж байгаа. Тэгэхээр зэрэг намар гэдэг үгний эхний а нэгдүгээр үед байгаа а бол өргөлтөд их шиг. Өргөлтөд их шиг.
Энэ мар гэдгийн аа бол балархай хшиг. За мар намар харуул анхаарал гэдэг энэ аа балархай хшиг байна. Энэ өргөлтөд хшиг байна. Өргөлтөд хшиг. За дараагийнх нь хшиг зохицох ёс байгаа. За хшиг зохицох ёс гэдэг нь юу вэ нөх гэхээр үгийн эхний хшиг ямар байна? Дараагийн хшиг-ийг ялган тогтоох ёсыг хшиг зохицох ёс гэж хэлдэг. Хшиг зохицох ёс. За тэгэнгүүт л хшиг хэлний ба уруулын талаар зохицдог. Хэл ба уруулын талаар зохицно. За тэгэнгүүтлээ монгол хэлний нэг үгэнд эр эм хшиг хамтарч орохгүй. Эр хшиг орсон бол хоошид эр хшиг орно, эм хшиг орсон бол эм хшиг орно. Харин саармаг хшиг бол эр эм хшигтэй зохицож орж болно. За гажилт байна. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр эм хшиг давхар орж болдог. Жишээлбэл Бат гэрэл гэдэг хүний нэр вэ. Бат гэхээр эр үг байгаа, гэрэл гэдэг эм үг байгаа. Энэ хоёр үг нийлээд Бат гэрэл гэсэн нэг хүний нэрийг бүтээж байгаа учраас хоёр үгнээс бүтсэн учраас энд эр эм хшиг орж болоод байгаа юм. Болохгүй гэхэд мөн адилхан болох гэдэг үг үгүй гэдэг үгтэй нийлээд болохгүй гэдэг энэ үгэнд хоёр хшиг орж болж байна. За хаяа үгийн эцсийн урт хшиг бол энэ дүрмийг зөрчинө гэж байгаа. Жишээлх юм бол цагаар төгсөх нөхцөлийн ж, ч гэдэг нөхцөл байна. Авч, өгч, болж, гарч гэхээр энэ ч нөхцөлд угаасаа ээтэй учраас эр үгэнд ч эм үгэнд ч ингэж орж болно гэсэн үг. За у байвал үгийн эхний үеинд нь у байвал хоошид орно. Орно. Аврал, уулзуур, уламжлал гэдэг дээр. И байвал хоошид орно. Эрдэм үзэгдэхэд жинхэнэ гэдэг дээр харж болж байна, тийм ээ. Орох юм бол байвал орно. Осор орно. Байвал орно. Өндөг, өнгөрөх, өнгөц. За энэ хоёрыг ялгаж бичихдээ эр үгэн дээр эр үгийн өвчин, эм үгэн дээр эм үгийн өвчин, харин зөрүүд 6 буюу жж зөөлний тэмдэг г дээр хэлний г дээр эм үгийн өвчин эр үг байсан ч гэсэндээ гэдгийг бодох хэрэгтэй. За энэ юу хшгийг ялгаж бичих хэрэгтэй. Нөгөө хаяа гэхээр яа гэсэн үсгээр төгссөн байсан. Тэгвэл шууд яг шууд залгаж шít хаяа гэхээр. За одоо тест рүүгээ орно хэдүүлээ. Тест рүүгээ орно. Асуух юм байна уу та нарт? Тайлбарлсан саяны дүрмээс асуух юм байна уу? Байхгүй нөө. Тэгвэл одоо бүгдээрээ зөв бичих дүрмийнхээ тестийг гаргаад тесттэй ажиллана. Багш уучлаарай. Нөгөө хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийн юун дээр нэг жоохон эргэлзээ гараад. Гэхдээ заримдаа ч хүмүүс нөгөө нэг бүр хатуугийн тэмдэг зөөлний тэмдэг нөгөө хэрэглэхээ байцсан гэж нэг үзэл байдаг шүү дээ. Гэхдээ сая юун дээр нөгөө явъя очие гэж одоо эр үгнүүд дээр дандаа хатуугийн тэмдэг орсон юмнаас хамгийн сүүлийн тайлбар дээр эр үгнүүд дээр зөөлний тэмдэг орно гэдэг нь. Яг зөв ингээ асуугаад байгаарай. За яв оч үүз гэдэг эднэр бол дандаа үйл үг юм. Үйл үг. Нэр үг гэхгүй нөгөө авиас томьёо гэдэг чинь. Нэр үгэнд тий гавья, томьёо, сумья дандаа нэр үг. Яв оч ир сонс гэдэг бол үйл үг юм. Ав гэдэг бол үйл үг. Энэ үйл үгэнд шийдэн хүсгийн яа ёо гэсэн нөхцөлийг залгаж байгаа юм. За алуу энийг сонсъё. Багшийн хичээлийг сонсъё. Тийм ээ? Сонсъё гэдэг. За тэгэхээр авъя. Энэ гутлыг авъя гэд шийдчихэж байгаа шүү дээ. Өөрөө шийдээд хүсчихэж байгаа. Тэгэхээр зэрэг шийдэн хүсгийн яа ёо гэсэн энэ нөхцөлийг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлана.
тусгаарлаж байгаа. Энэ авиас гэдэг үгийг та нар хэлээд үзээрэй. Авиас гэж ингэж хатуурч хэлэхгүй в өсөг зөөлрч хэлэгдэж байгаа. Авиас. Тийм бил. Адьяа гэж хэлээд үз. Тэгэхээр д өсөг зөөлрч хэлэгдэж байгаа. Тэгэхээр угаасаа л зөөлний тэмдэгтэй байсан. Тэгэхээр хүмүүс яадгүй гэхээр хизээ юм болчихоо хатуугийн тэмдэгтэй байсан шүү дээ. Манай багш тэгж заасан шүү дээ гэдэг байхгүй. Тэгэхээр эн чинь 1983 оны тол дээр л зөөлний тэмдэгтэй байгаа. Зөөлний тэмдэгтэй байгаа. Тэрнээс биш хатуугийн тэмдэгтэй байхгүй гэдгийг бодох хэрэгтэй. За зүйтэй ингээ асуух юмнууд асуугаад байна. Хамгийн сүүлийн багшаа товёг гэдэг үг нь ямар үг юм бэ? Товёг гэдэг чинь нөгөө энэний ард о бичээд манайхан алдаад идэг. Товёг гэхээр о бичих юм бол энийг уртаар унших болно. За товёг гэдэг нь ямар үг юм бэ гэхээр бид нэр одоо нөгөө жагсаалт гаргадаг да. Нэг одоо тийм юм. Одоо энэ миний хавцсны энэ товёг нь энэ юм байгаа юм. Тэгвэл нэгийн тэдэд тэр байна, хоёрын тэдэд тэр байна, гурвын тэдэд тэр байна гэдэг жагсаалт гаргаад идэг чинь энэ товёг гэхгүй юу? Одоо жишээлх юм бол ном одоо хэвлэл өөрийнхөө хийсэн диссертацийн товёг гэдэг бол агуулгын гарчгийг хэлээд байгаа. Нэгийн нэгд тийм агуулга байгаа, хоёрын хоёр тийм агуулга байгаа гэдэг. Одоо албан хэргийн хувьд бол товч цэс гэсэн үг. Цэс. Дараалал гэсэн үг. Албан хэргийн олон зүйлийн дарааллыг за энэ 1-3 нь хаа байна гэнгүүт энэ товёгоос нь харах нь шүү дээ. Тийм гэсэн утгатай үг. За энэ үгийн утгуудыг харахтаа түрүүнийхээ багшийн хэлсэн Монгол тайлбар тойл гэдэг байгаа шүү дээ. Их тайлбар тойл гэдэг. Тэр их тайлбар тойлыг гар утсандаа суулгаад товёг гэдэг үгийнхээ утгыг нь шууд хараад мэдчихэ шүү. За одоо дээрээ суухан байна одоо өөр үе мүй гэдгийг ойлгож байгаа үстэй. Үе гэдэг бол амьсгалын төрөлтөөр одоо хилэгдэх заавал үеинд их шиг орсон байна. Гийгүүлэгч дангаараа үе болохгүй гэдгийг маш сайн ойлгоно манайхан. Үеэр тасал гэхээр дан гийгүүлэгчийг тасалж өрөөсөө болохгүй. Тэгэхээр заавал үе гэдэгт бол заавал их шиг байна. Нэг амьсгалын төрөлтөөр хилэгдэж байгаа энэ амнаас гарч байгаа энэ хийн амьсгалын төрөлтөөр нэг амьсгалын төрөлтөөр гарч байгаа энэ юмыг л үе гэдэг. На мар. Тэгэхээр хоёр үе олж байгаа зү. Тэгэхээр эхний Монгол хэлний 1-р үед орсон ихшгүүд бол дандаа өргөлтөд хилэгддэг буюу тод хилэгддэг учраас өргөлтөд ихшиг гэж хэлээд байгаа. Хойшгоо орсон ихшгүүд нь балархай тод бус хилэгддэг учраас балархай ихшиг гэж хэлээд байгаа. За тестээ гаргана одоо. Тестээ гаргаад тестээ та нар маань дараагийн хичээлээр тестээ хэвлэлсэн байж байгаараа тэгээ бичээд авъя их сайн шүү. Өөрөөсөө тогтоон шалгалтанда ороход амар. За мөн одоо энэ OTT цэгийн дээр одоо бямба өгч маань байнга ингээ тест оруулаад байгаа. Тэр тестийг ажиллаад өөрийгөө шалгаад оноогоо нэмэгдүүлээд байгаараа. За гар утсан дээр 21,000 26,000 төгрөгөөр T-тест гэсэн аппликейшн татаад тэр T-тестнээс бас ажиллаад ах хэрэгтэй. Гэхдээ яг ингээд өнөөдөр багш нь зөв бичих дүрм заалаа гэхэд та нар T-тестнээс зөв бичих дүрмийнхээ л тестийг ажиллаа. Тэгвэл тэгэл баттах чинь гэсэн үг шалгалтанд. Та нар маань завгүй ажлынхаа хажуугаар ингээд завгүй бэлдэж штэ өнөөдөр тийм хууль өнөөдөр монгол хэлний тийм юм гэдэг. Тэгэхээр зэрэг өнөөдрийн зас хичээлийг өнөөдөртөө л T-тестнээс нь тавтаарай. За нэгдүгээр хин зөв бичих дүрмийн 1-р тестэн дээр гараад ирсэн байна. За ямар ихшгийг өргөлтөд ихшиг гэх вэ гэдгээр түрүү сая би хэлсэн тийм үү? Монгол үгийн эхний үеийн ихшиг дандаа тод хилэгддэг учраас өргөлтөд ихшиг гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр A хувилбар буюу нэгийн A хувилбар энэ өргөлтөд ихшиг гинэ гэдэг энэ байна. Тод хилэгддэг. За энэ дээр тод хилэгдэн, тодорхой хилэгдэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тодорхой хилэгдэн гэдгийн дагуур зурчих. Хамгийн гол юм нь тодорхой хилэгддэг учраас өргөлтөд ихшиг гэдэг юм байна. За тулгуур үгнийхэн дагуур ингээл зурчин тодорхой хилэгддэг учраас өргөлтөд ихшиг гэдэг юм. За нэг юм асуу. Энэ тестээ хаанаас авах хэрэгтэй вэ? Би сая л өнөөдөр л орж байгаа. Тестээ юу яана? Багш нь Ямбараа явуулах уу? Ямба. Тэгээ багшаа.
Би чамруу одоо чатаар Манайхан нөгөө юу байгаа? Зөв бичиг дүрмийнх нь нөгөө тестнүүд нь ер нь нөгөө хичээл тус бүрийн тестнүүд системд бүгдээр нөгөө он сараараа яг орцсон юу сэдвэрээ байгаа. Тэгэхээр тэнцэнээсээ өнөөдөр нөгөө зөв бичиг дүрмийнхаа сорилуудыг бас ажиллаад байж болно гэсэн. ажиллаад байж Тэгээд багшаа нөгөө манай систем дээр өөрсдөө сорилоо үүсгэж ажилладаг болцсон байгаа бас. Аха. Тэгэхээр хүмүүс өөрсдөө юу? Одоо багш нь чам руу явуулаад хэлт. Чи тэгээ файлаар наад хүмүүс рүүгээ явуулчих. Наа чи нэг Facebook group бас байгаа зү наад хүмүүст чинь. Тийм байгаа багшаа. Тий. Пэйж дээр байгаа нөгөө цахим ном ч мөн бидтэй. Цахим ном бол мөн. Тийм. Пэйж дээр байсан шүү дээ. Нилээ 11 сард байсан уу? Хэдэн сард байлаа тавьчихсан. Нэн дээр бол тавьчихсан байгаа. Тий. Гэтэ яг багш нь хэвлэхэд амархан болгоод презентацийн болгоод нэг хуудсан дээр шууд 50 явуулсан. За таад манаас нөө систем рүүгээ ороод дахин сорилуудаа ажиллаад байгаарай. Өнөөдрийнхөө заасан зөв бичих дүрмийг л сайн ажиллаад бай. Тэгэх юм бол тэгэл окей болчихно гэсэн үг шүү. Тэгээ дараа нь хилцээ заалаа гэхэд хилцээ. Тест. Ажиллана гэсэн үг. За өчигдрийнхөө нөгөө сургалтанд суугаагүй хүмүүс манаас хичээлийнхаа дараа төр үлдчихэж байгаад систем дээр ажиллах заавар дээр заавар таваарай. За. Мм. Зарим нь бол хевлээд авцсан л байгаа юм байна, тийм үү? За би бимбаруу явуулчлаа. Зөв бичих дүр Монгол бичиг хэлцээ. За багшаа. Хүмүүс рүү чатаар юм уу явуулчихгүй юм. Нөхөө тэгвэл хурдан хевлээд авчих амрах уу. Хариу QR дээр байгаа. QR-ыг уншуулангууд шууд хариунууд нь гараад ирж шүү мөнх. За. Хоёрт нь ямар их шгийг балархаа их шиг гэх вэ гэж байна. За, үгийн 1-р үеэс хойш орсон их шиг тодорхой бус хэлэгдэх учраас балархаа их шиг гэж хэлнэ. Тэгэхээр 2-ын C байна. 2-ын C буюу тодорхойгүй гэдгийнхэн дагуур зурчих. Тодорхойгүй хэлэгдэнэ. Балархаа их шиг нь тодорхойгүй хэлэгдэх юм байна. Өргөлдөд их шиг нь тодорхой хэлэгдэх юм байна гэдгийг ойлгоно. За, C-д нь тодорхой хэлэгдэх юм байна. 2-ын C. За 3. Дан эр үгтэй хэсгийг олоорой гэж байна. За эр үг гэхээр эр их шиг гэдгийг А, О, У гэх арталт нь бичиж авна. 3 дугаар тестнийхээ арталт нь А, О, У. Одоо тестээ хэвлээгүй хүмүүс юм бол одоо 3 гэж яагаад багшийнхаа хэлж байгаа үгнүүдийг бичих үгнүүдийг бичээд агараа. За 3 гэж яагаад А, О, У. За тэгвэл 3-ын аль нь эр хшигтэй үг вэ гэхээр B хэсэг байгаа. Ажилчин, ойролцоо, санчир, ашигтай гэхээр энэ дандаа яасан эр хшигтэй үг байна. Эр хшигтэй үг байна. За энэ дээр ирмэлзэл ороод ирсэн, бөөрөлцөг нь ороод ирсэн байна те. Энэ дээр ийлдгээд сарам хшигтэй үг ороод ирсэн байгаа учраас энэ B хувилбар байна. 3-ын B. За 4 нь туужийг ачин гэдэг нөгөө зөрүүд 6-гаа арталт нь чинь 4-р тестнийхаа Ж, Ч, Иш, зөөлний тэмдэг И, Г. Эр үгэнд им үгийн И бичнэ гэдэг багшны энэ арталт нь бичсэн байгааз. Тэгэхээр энийг бичнэ гэсэн үг. Зөрүүд 6 гэдэг маань энэ 6 үсгээр төгссөн эр үгэнд им үгийн И бичнэ. Зөрөөд. За тэгэхээр энэний И үсгийг эр үгэнд хаяа бичнэ гэдэг Д хувилбарыг сонгоорой. D хувилбарыг сонгоорой. D хувилбар. За 5-т нь бүх үг нь заримдаг гүйвүүлэгч болоо хшигт гүйвүүлэгчийн дараа өмнө хойноо хшиггүй орж болно гэсэн дүрмийн дагуу бичсэсгийг олоорой гэж. За 5-ын арталт нь 7 дээр нэмэх нь 9 79 гэдэг дүрмийг бичиж аваарай.
Хшигт гүйгүүлэгчийн дараа заримдаг гүйгүүлэгч их шиггүй чигдэж болно гэсэн ийм дүрмтэй. Энийг хэдүүлээ цаашдаа яах нь 79-ийн дүрмээ гэж яриа байна. 79-ийн дүрм гэдэг маань хшигтийн дараа заримдаг их шиггүй чигдэж болно гэсэн ийм дүрмтэй. За энэ дээр болохоор зэрэг 5 дээр нь юу гэсэн үг вэ гэхээр хагд эзэмшлийн багш гэсэн 3 үг байна. Г7 Д9 7 9 7 9 гэд. Хшигтийн дараа заримдаг хшиггүй орсон ийм дүрмтэй үг байна. Хшигтийн дараа орсон заримдаг хшиггүй орсон. 7 9. За 6-ад нь нэг үгэнд хид хідэн залгуур залгахдаа нэгэнтээ гээж бичсэн хшгийг сэргээж өчөхгүй гэсэн дүрмийн дагуу эцэсгийг алгарна. За тэгэхээр энэ нөгөө түрүүний 29-р зүйлд байсан тийм үү? Нөхөд нэмхэндээ нөхдөд. Тэгээд залгалаа нөхдөдөө гэдэг болж байна. Нөхдөдөө. Суугчдаа, оролцогчдоо. Оролцогчдоо. Нөхдөдөө, суугчдаа, оролцогчдоо. За би хэлбэр байна. Би хэлбэр байна. Би За 7-д нь ихшигт гүйгүүлэгчийг ихшигжүүлэх үүрэгтэй балархаа ихшигтэй үгээс бүрдсэн хэсгийг олоорой гэж. Ихшигт гүйгүүлэгчийг ихшигжүүлэх үүрэгтэй балархаа ихшигтэй үг олоорой. За 7-гийн арталт нь E7E гэж бичиж. Ихшигт гүйгүүлэгч өмнөө буюу хойноо заавал ихшигтэй бичигдэнэ гэсэн дүрмээр бичигдсэн үг нь үйлдвэрийн бутарлаар төлбөрийг гэсэн үг байна. 7-гийн E хэлбэр. Түүний карта гэж болсон. Үйлдвэрийн бутарлаар төлбөрийг. Үйлдвэрийн бутарлаар төлбөрийг. За үйлдвэрийн В хшиггүйт чинь юм учраас E гээхгүй бутарлаар гэхээр их хшиггүйт чинь А гээхгүй төлбөрийг гэхээр Ö гээчих юм бол Б их хшиггүйт чинь тэгэхээр их шигт гэвэл өмнө буюу хойноо заавал их шигтэй өчгдөн гэсэн дүрм. За 8-д нь заримдаг гэвүүлэгчийг их шигжүүлэх үүрэгтэй балархаа их шигтэй үгийг олох гэхээр 9 буюу 9 гэдэг арталт тавиараа 8-ын арталт нь. За энэ үг нь юу вэ гэхээр би хувилбар буюу модот мөнхөж эрхэс гэсэн үг байна. За энэ дээр байна. Сайн хичээлтэй байна. За. Модот мөнхөж эрхэс гэд заримдгийн дараа заримдаг ихшигтэй орно гэсэн дүрмээр. Заримдгийн дараа заримдаг ихшигтэй орно. Модот мөнхөж эрхэс гэд. За би хувилбар байна. 8. За 9 дээр бүх үгэнд тэмдэг үсэг ороогүй. Яг 35 үсгнээс 2 тэмдэг үсэг байдаг. Зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг. Тэгэхээр хатуу зөөлний тэмдэг орсон үгийг олно гэсэн үг. Тэгэхээр энэ 3 үг байхад гурвууланд нь хатуу зөөлний тэмдэг орсныг л олно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг би хувилбар дээр байна. Дамжлий, ярилцъя, хөөрөлтъя. Дамжил яа, ярилц яа, хөөрөлт яг зөөлний тэмдэгтэй. Тугийн тэмдэгтэй байна. За би хувилбар байна. 9-ийн би хувилбар. Тэмдэг үсэг ороогүй. Тэмдэг үсэг ороогүй хэсэг нь болохоор энэ C хувилбар байгаа. 9 хувилбар. Орсон хэсэг нь бол би хувилбар байна, тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо сая багш нь яаж ийм вэхээр алдаа гаргаж штэ. Та нар ч гэсэндээ бас ийм алдаа гаргах гэдэг. Энэ юу вэ? Өгөгдөл юу гэж ийм үү тэрийг маш сайн уншина. Өгөгдөл тэмдэг үсэг орсон гэж ийм үү ороогүй гэж ийм. Тэгэхээр ороогүй хэсгийг ол гэвэл C хувилбар. Орсон хэсгийг олгвол B хувилбар байна, тийм ээ? Маш сайн.
За 9-ийн C байна. Өвөөтэйгөө нөхөдтэйгөө гэдэг. За түрүүний нөгөө их шиг зохицох ёсыг багш нь хэлсэнтэй. Өө орох юм бол өө орно. Орох юм бол өө орох юм бол орно гэдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр яаж ийн вэхээр 10 дугаарт нь C хэлбэр байна. За E гэдэг их шиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хоошид дагах их шиг нь тэргүүн үеийнхээ их шигийн зохицолт хамаарна. За нөхөд Т гэд өвөө Т гэхэд орж болж байгаа боловч нөгөө Т гэсэн хамтрахын ялгал нөхцөл байхгүй шүү дээ. Тэгэхээр Т орж байгаа. Тэгэхээр Т орох боловч арагшаага яах вэ? Орохгүй өө орно гэсэн үг. Эхний үед өө байгаа учраас өө л орно. Өө орохоор өө орно гэсэн шүү. Тэгэхээр 10-ийн C хөлбөрийг сонгоно. 10-ийн C. За 11 дээр болохоор харьяалахын T алгалын нөхцөл залгахад өвөрмөц бичих үгийг олоорой гэж. За хожим, хадгамал, хуучин, намар. Харьяалахын T алгалын И гэдэг нөхцөл байдаг. Тэр залгаад үзнэ. Хожины, хадгамлын, намрын, хуучны. Тэгэхээр энэ дээр хуучны гэдэг үг нь өвөрмөц чигдэж байна. Инээр төгссөн үгэнд И нөхцөлийг залгадаг. Төмний, хуучны, олны гэдэг. Тэр инээр төгссөн байна. C хөлбөрийг дугуйлна. Артталт нь энийг хүчнэ. Инээр төгссөн нэмэх нь И гэвчээрэй. За 12 дээр нь цоож, эмч, тууж, өгж гэж байна. За энэ Ч-гээр төгссөн үнүүд байна тийм үү? Ийг хэлсэн нөхцөл залгахад тохирох дүрмийг олоорой гэж хүртээ. За энэ дээр Ч-шигээр төгссөн үгэнд үгэнд үгийн И залгана гэсэн энэ дүрмийг баримтлана. Нөгөө зөрүү 6-гийн 3 нь шүү дээ Ч-ш. Үгэнд үгийн И залгана. Өгжийн, туужийг, цоожийг гэхээр үгийн И хүчнэ. 12 дээр. За 13 нь хэлний Г-гээр төгссөн үгэнд Ийг нөхцөл залгадаг дүрмээр хэцүү байв. За хэлний Г гэдэг нь хоолойн Г-гээс ялгаатай ардаа их шиггүй орсон Г үсгийг хэлээд байгаа тийм ээ. Ардаа их шиггүй орсон Г. үгэнд орсон. Тэгэхээр дугараг, гойлог, гариг, цомирлог гэсэн үгийг сонгоно. Эндгээр Г-гээр төгссөн үгэнд үгийн И нөхцөл залгана. Үгийн И залгана. За 14-ийг харъя. Заахын Т алгалын Г нөхцөл залгах үсийг олоорой гэж. За заахын Т алгалын Г нөхцөлийг хэлний угийн инээр төгссөн үгэнд залгадаг тийм үү? Гэхдээ хэлний угийн инээр төгссөн үг болгонд яг залгахгүй байх нь шүү дээ тийм ээ. И гэсэн нөхцөлийг залгах боломжтой бол Г залгахгүй. Жишээлх юм бол ухаан гэдэг үг байна. Ухаан гэдэг үгэн дээр Г шууд залгахгүй. Ухаанг гэхгүй шүү дээ. Ухааныг уралдуулъя. Тэмцээнийг шүүе. Шалтгааныг олъё гэдэг. Тэгэхээр хэлний үгийн инээр төгссөн үг болгонд залгахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй нэгдүгээр. За тэгээд буданг, дүнг, сонинг, маргаанг гэх юм уу? Маргааныг гэх юм шүү дээ. Тэгэхээр ингээд хэлний үгийн инээр төгссөн үг болгонд залгаж болохгүй байгаас. За тэгвэл энэ буданг, дүнг, орчлонг, үсгэлэнг гэдэг үгийг сонгоно. Тэрнээс орчлоныг гэхгүй шүү дээ, тий? Үсгэлнийг гэхгүй. Үсгэлэнг, орчлонг, дүнг, буданг гэд B хөлбөрийг сонгоно. Тэгэхээр түрүүний хэлдэг энэ дээр энэ маргаан гэдэг дээр болохоо очиж маргаанг гэхгүй маргааныг гин. Шуугааныг гин тийм үү? Тэгэхээр И-г залгаж болох үгэнд бол Г залгахгүй гэсэн үг шүү. За B хөлбөрийг сонгоч. 15 дээр за заримдаг гэвүүлэгчийн дараа орохороо зэрэг яах юм?
ихшигтэй бичигддэг буюу 9 гэсэн дүрмээр 9 За энэ дүрмээр бичигдсэн үг юу вэ нөхөр? Бие хувилбар байгаа. Бие хувилбар. Боддгийг гэхээр Отой. Энэ заримдаг. Д заримдаг, С заримдаг. Заримдаг нь тийм үү? Тэгэхээр нөхцлөөр ихээ дөрөв тайлбарласан шүү дээ. Заримдаг. Учираас өг гээхгүй гэдэг. Тэгэхээр бие хувилбарыг сонгоод 9 нэмэх нь 9 гэвч чинь. 9 гэвч чинь. За 16 дээр ихшгийг гээж бичгэд ихшигт гүйгүүлэгч ихшиггүйтэхээр байвал балархаа ихшгийг гээхгүй гэсэн дүрмийг олоорой гэж байгаа. 16 дээр. За үгийн дунд орсон ялгах ихшиг, үйлдэл нэрийн хэгийн өмнөх ихшиг, зөөлрүүлэх үүрэгтэй ихшиг яадгийн гээхгүй юу тийм ээ. За энэ дүрмийг бодно. Тэгэхээр 16-гийн С хувилбар буюу чихэмлэр, чадвараас, тайлбараас, хөдөлмөрийн гэхэд ихшигт гүйгүүлэгч ихшиггүйдэх учраас ихшиг гээхгүй гэсэн дүрм байна. Тэгэхээр энд бол үйл үгийн хээ байна. Заримдаг гүйгүүлэгч байна. Зөөлрүүлэх үүрэгтэй гээхгүй, бүгдээрээ гээхгүй. Гэхдээ энэ өгөгдөл дээр ихшигт гүйгүүлэгч ихшиггүйдэх хүрвэл гэж байгаа учраас С хувилбарыг сонгож байгаа. М ихшиггүйд нь, В ихшиггүйд нь, Б ихшиггүйд нь, М ихшиггүйд шүү дээ. Тэр ихшигт гүйгүүлэгч бол өмнөө буюу хойноо заавал ихшигтэй бичигдэх гэсэн дүрмтэй. За 17-д нь үйлийн ирээдүйд цагаар тодорхой холбох хэн нөхцөлийн өмнө заавал ихшиг бичдэг дүрмийн дагуу бичсэн эцэгтэй үг болоорой гэж. За үйл үгийн ирээдүйд цагийн хэгийн өмнө заавал ихшиг бичнэ. За 17 дээр хувилбарыг сонгоё. Сэрхээр, болохоор, дуусгаар, зогсохоор. Үйл үгийн хээ өмнөө ихшигтэй. Сэрхээр. За 18 дээр гүйгүүлэгчийг зөөлрүүлэх үүрэгтэй балархаа ихшгийг гээж үчихгүй гэсэн дүрмээр хэлсэн үг олоорой гэж. За тэгвэл 18-ийн Д хувилбар буюу зөөлрүүлэх үүрэгтэй байгаа. Ховлоор, тонилоод, хавраад, танилыг гэхэд зөөлрүүлэх үүрэгтэй гээхдэггүй. Гэсэн үг. За түүхэн уламжлалын зарчмаар бичигддэг энэ галав, төлөв, танхим, тэнхим, эрх гэсэн 5 үгийг цээжлэн манайхаа 19 дээр. 19-ийн Д. Түүхэн уламжлалын зарчмаар бичдэг энэ 5 үгийг цээжлэн та нарт. Галав, төлөв гэх мэт үгийн балархаа ихшгийг гээх юм бол үгийн үндэс эвдэрхээр учраас гээхгүй. За эрх гэдэг үг байна, тэнхим гэдэг үг байна. Уламжлал зарчмаар баримтжуулсан учраас гээхгүй. Танхим, тэнхим, эрх гэсэн энэ үгийг цээжлэнэ. 19-ийн Д вэ. За 20 хоолойн гээ хилний үзүүрийн энийн ард байх, ялгах, балархаа ихшгийг гээхгүй гэсэн дүрмээр зүгийг олгож. За 20 дээр хараарай. Ялгах ихшиг тэгээ түрүүн багш нь хэлсэн тийм үү? Хилний гээгээс хоолойн гээг ялгаж байгаа ихшиг. Энийн ард ихшиг байх юм бол бид нар энийг хоолойн гээгээр уншин шүү дээ. Баг биш, баг гэж уншина. Энд ихшиг байх юм бол энийг сан биш, сан гэж уншина. Ихшигтэй учраас. Тэгэхээр энийг хилний үгийн энэ биш шүү, хилний үзүүрийн энэ шүү гэж ялгаад байгаа ихшиг нь энэ. Тэгэхээр ялгах ихшигтэй үг нь аль вэ гэхээр нугасаар, хагараад, туглаа гэдэг энэ хувилбарыг сонгоно. 20 хувилбарыг. Харийнхаа артталт нь энийг өччих. 20 За 21 нь үзүүлсний хардгийг, ихшгийн, дүрмээ, зургийн гэсэн үгсэд холбогдох дүрмийг олоорой гэж байна.
За энэ болохоор өмнөө балархай гიშгтэй гүйвэлгчээр төгсөгөнд урт гიშгээр гисэн залгуур залхахад эцсийн гүйвэлгч өмнөх балархай гიშг үүрэггүй бол гээгдэнэ гэсэн. Үүрэггүй бол гээгдэнэ. Үүрэггүй бол гээгдэнэ. Ийм дүрмтэй. Үүрэггүй бол гээгдэнэ. За 22. Дараасан 3 гүйвэлгчийн дүрмээр хэцүүгийг олоорой гэж байгаа. Дараасан 3 гүйвэлгчийн дүрмээр хэцүүгийг олоорой гэж байгаа. За дараасан 3 гүйвэлгчийн дүрм гэдгийг манайхан мэднэ тийм ээ. Гэхэд эвэр гүйвэлгч S 2 дугаар гүйвэлгч G 3 дугаар гүйвэлгч. 3 дугаар гүйвэлгч нь хоолойн G хэлний үзүүрийн энэ байвал өмнөө хойноо гიშгтэй бичигдэнэ гэсэн дүрмтэй. Тэгэхээр E хувилбарыг сонгоно 22 дээр. За хундаг, чагтаг, чандаг, чогчог, эрдэнэ гэдэг. Энэ дээр 1-р гүйвэлгч, D 2 дугаар гүйвэлгч, энэ 3 дугаар гүйвэлгч. Тэгээ өмнөө хойноо гიშгтэй бичигдэж байгаа. За 23 халдна, бодогдно, мандна, мөлхөн, урсан, оршин гэх мэт үгийг тодруулсан хэсэгт холбогдох дүрмийг олоорой гэж. За энэ дээр B хувилбар буюу B хувилбар одоо ирээдүйд цагаар төгсөх наа нөхцөлийг давхар гүйвэлгчээр төгсөөг нь залгахдаа дараасан 3 гүйвэлгчийн дүрмээр бичнэ гэсэн багшин дүрм хэлсэнтэй давхар гүйвэлгчээр төгсөөг нь гэдэг. Тэгэхээр энэ дүрм байна. 23-ийн B. 23-ийн B хувилбар. За 24 дээр нэг нөхдөдөө ажилчдад төлөөлөгчдөд гэдэг энэ тэгэхээр 24-ийн C өмнөө балархайгчтэй гүйвэлгчээр төгсөөг нь гүйвэлгчээр гэсэн залгуур залгахад эцсийн гүйвэлгчийн өмнөх балархай шиг гээгээд хоёр гүйвэлгчийн дунд нь их шиг жирэглэн гэсэн энэ дүрм. Нөхөд нөхдөд ажилчид ажилчдад. За 24-ийн C. 25 дээр ихшигт гүйвэлгч ихшигтэй байх дүрмээр балархай гişгийг гээхгүй цэвэртэй хэсгийг бол. За ихшигт гүйвэлгч ихшигтэй байх дүрмээр гэж. Нөгөө ихшигт гүйвэлгч ихшиггүй гэхэд төрөөл ихшиг балархай гişгийг гээхгүй гэсэн дүрмийг хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ E хувилбар. E хувилбар салбарын хөтөлбөрийг бамбарыг үйлдвэрээс. За энэ А гэж хэмэл B ихшиг гүйтгэх гэдэг юм тийм ээ. Энэ О гэж ихшигт гүйвэлгч ихшиг гүйтгэх гэдэг. За 26-ад нь үгийн дунд орсон Ж-шийн дараа орсон богино И ихшигтэй холбоотой дүрмээр бичигдсэн үгийг одоорой гэж. За энэ дээр
үгийн дунд орсон жэжэшийн дараа балархаа гişиг бичгээр бол и бичнэ. Ийм дүрмтэй. Гүйвлэгчээр төгсөөнд уртгчгэр гэсэн залгуур залгахад эцсийн гүйвлэгч өмнөх балархаа гişиг дөрөв тарчлахгүй гээгдэн гэсэн дүрмтэй. Тэгэхээр дөрөв тарчлахгүй бол гээгдсэн хөгжил, дэвшил, ашиг, орчин, харшил гэхэд гээгдсэн байгаа юм. Тэр 26-гийн D хөлбөр. Үүрэггүй бол и гээгдэнэ. Үүрэгтэй бол гээгдэхгүй. За 27 дээр нөгөө БВ өсгийг ялгаж өчөх дүрм ярьсан. Жишээ байна. Номлов гэдэг хойтлолд бичиж аваарай. Номлов. Номлов гэдэг үгэнд орсон энэ, им, ил, в гэсэн дөрвөн гүйвлэгчээр төгссөн л байвал бала Б. Балын дөрвөн зэрэг гэсэн үг шүү. Бал бил бол бүл гэсэн үг. Бала Б. Энэ ямар нөхцөл вэ гэхээр болзон холбохын бал гэсэн нөхцөл байдаг. Тэгвэл инги би чамайг ажиллаа хийвэл инги. Цалиу өгье, тийм үү? Эсвэл юу гэдгийг чи энийг цагт нь гүйцээгээ хийчихвэл чамд би цагт нь мөнгөний өгье чи тийм үү? Эсвэл чи энийг барьж байвал би энийг давъя гэх юм. Гэт болцсож байгаа байхгүй. Чи цагтаа ирвэл би ингээ амжуулъя. Гэх жишээтэй. За. За 28-ыг харъя. БВ өсгийг ялгаж бичих дүрмээр бүх үгийг зөв бичсэн хэсгийг олоорой. Бүх өсгийг зөв бичсэн хэсгийг олоорой гэж. За энэ дээр юу гэж гинэ вэ? Тэгэхээр БВ өсгийг ямар үгэнд бичдэг вүлээ гэдгийг бодно. Ав бала, хам бала, ямар хүн бэ? Хэн бэ? Ямар хэв бэ? За хөлбөр зөв. Хөлбөр зөв. Хөлбөр зөв байна. За дараагийнх нь 29. Зөөлний тэмдэг и болно гэсэн дүрмээр. Заарталт нь энийг бичиж. Зөөлрсөн гүйвлэгчээр төгсөн дээр хшигт гүйвлэгчээр гэсэн залгуур залах юм бол зөөлний тэмдэг и болно. И болно. За тэгвэл 29-ийн С. Тавил, солилцо, баримт, ханил. За 30. Бүх үг нь зөөлний тэмдгийн дараа уртгшгээр гэсэн залгуур орвол зөөлний тэмдэг и болно гэсэн дүрмээр. За энийг артал нь хичээрэй. Зөөлрсөн гүйвлэгчээр төгсгөн дээр уртгшгээр гэсэн залгуур залгасан. Зөөлний тэмдэг и болсон. За 30-ийн B хөлбөрийг сонгоорой. Болоод дохоо, захиа, сургуулийн хариу. За дараагийнх нь 31. Зөөлний тэмдгийн дараа хшигт гүйвлэгч орж зөөлний тэмдгийг сольж болсон. За энийг хичээрэй. Арталт нь энийг хичээрэй. За 31-ийн С-ийг сонгоно. Бүгдээрээ С-ийг сонгоё. За хориг, сахил, танил, дахив.
За их шиг тгүүлэгчээр гэсэн залгуур залгасан. Зөөлний тэмдэг И болсон. За 32 дээр бүх үг нь давхар зөөлрсөн гэвэлэгчтэй үг болоорой гэж байна. Бүх үг нь давхар зөөлрсөн. За 32-ийн бие хэлбэрийг сонгоно. Бие хэлбэр. Тэрх, сорив, дөрг, гарих гэдэг үг байна. За бие хэлбэр. За 33. За 33 артлын нэг бичиж аваарай. Зөөлрсөн их шигт гэвэлэгчдэр 9-ийг залгалаа зөөлний тэмдэг И болохгүй. За 33 дээр яг энэ дүрмээр бичигдсэн үг нь С хэлбэр байгаа. С хэлбэр. Залжин, хуйлж, харшгүй, зорж. За 34. Хуми, өри, захи, дохи. Зөөлний тэмдгээр төгссөн үгэн дээр яасан. Яа залгасан, шууд залгасан. Тэгэхээр 34-ийн хэлбэр. Хэлбэр. 34-ийн хэлбэр. 35. Бүх үгийг зөв бичсэн үгийг олоорой гэж байгаа. 35 дээр. За энэ дээр хэлбэр байна. Хэлбэр. Яг энэ дүрмээр бичигдэж байгаа энэ. Энэ ихний 33 энэ дүрмээр бичигдэж байгаа шүү. Энийг дахиад энэ дээр бичиж болно. Тэгэхээр шүүгсэн гэдгийг манайхан шүүгэж гэхээр зөөлний тэмдэг И болгож бичиж идэх шүү. И болгож бичихгүй шүү. И болгож бичихгүй. Зөөлний тэмдэгтэй бичигдэнэ. За 36. Бүх үгийг зөв бичсэн эсгийг олоорой гэхээр зөөлний тэмдэгтэй эсгийг л сонгоно. 36 дээр. За Д хэлбэрийг сонгоно. Д хэлбэр. Д хэлбэр. За 37. Хэлбэр нь уншилгоо, сурвалжлага, санаачлага. За тэгэхээр энэ дээр яаж юм вэхээр үгийн язгуур үндэс буруу бичснээс болоод бичиж идэх тийм ээ. За 37-гийн хэлбэрийг бодно. Сурвалжлага гэдэг манайхан сурвалжлага гэх алдаатай бичиж идэх шүү. Уншилгоо гэдэг ингэж алдаатай бичиж идэг. Уншил, уншилгоо. За 38 бүх үгийг зөв бичсэн эсгийг олоорой гэж байгаа. 38 дээр. За Д хэлбэр зөв бичсэн байгаа. Д хэлбэр зөв бичсэн байна. Д хэлбэр. 39 холбогдъё, уулзъя, уралдъя, оролцъя гэсэн үг нь ямар дүрм байна вэ гэж. За нөгөө тусгаарлагч яагийн дүрм байна тийм үү? Ир үгэнд яаг залгахад ёг залгахтаа хатуугийн тэмдгээр тусгаарлана.
Тэгэхээр энэ дээр би хувилбар. Энэ монгол хэлний зөв бичих дүрмийг нэг л юу болгоо хийцсэн юм бэлээ. За муухай модон болгоо хийцсэн юм бэлээ. Тэгэхээр би хувилбарыг сонгох нь байна. За дараагийнх нь 40 дээр болохоор ди хувилбар зүг байгаа. Эм үг нь е их шиг өмнөх гэвлэгчээсээ салангад дуудагдахаар орвол өмнө нь зүйлийн тэмдгээр тусгаарлаж чинь. Нөгөө шийдэн үсгийн яа гэсэн нөхцөлийг залгах дүрмэл энд яваад байна тий. Эм үгэн дээр ег залгахдаа зүйлийн тэмдгээр тусгаарлана. Эр үгэн дээр яог залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлана гэсэн дүрмийг багш нь дөрөв хэлсэн. За 41 нь их шиг ба зүйлийн тэмдгээр төгсөөгийн дараа за яаж чих вэ гэхээр шууд залгана. Тийм үү? 41 дээр шууд залгана. Тэгэхээр хүргий зүйлийн тэмдгээр төгссөн байна, шууд залгасан. Цэгнэгээ зүйл их шигээр төгссөн байна, шууд залгана. Ихэр төгссөн байна. За. За 42-ыг харъя. 42 бүх үгийг зөв бичсэн хэсгийг олоорой гэхээр үйл үг үүсгэх ил дагавартай хэсэг байгаа. Үйл үг үүсгэх ил дагавартай хэсэг байгаа. За үйл үг үүсгэх ил дагаврын дүрмийг хойтлолт нь ингэ биччихээрэй. Хшиг тгийвлэгчээр төгсөх юм бол үйл үг үүсгэх ил дагавар залхахтай хшигийн хойно бичнэ. Заримдаг гэвлэгчээр төгсөх юм бол хшигийг нь өмнө бичнэ. Хшигээр төгсөх юм шууд залгана тийм ээ. За 42-ийн хувилбар буюу эцэстээ товчилж тасалж гэсэн юм. Тасалж. Тасалж. За. За 43 дээр яач юм бэ гэхээр 43 дээр үйл үгийн үндэс үсгийн ил дагавар бас л адилхан энэ дүрмээр хичигдэж байгаа. За C хувилбар буюу хшиг тгийвлэгчээр төгсөөг нь хшгийг үйл үг үсгийн ил дагавар залхахад хшгийг шаардагдах хшгийг ард нь бичнэ гэсэн юм дүрмтэй. Уулбарл. За C хувилбарыг сонгох нь 43-ийн C. 43-ийн C хувилбар. За 44 үйл үгийн үндэс үүсгэх ил дагаврын шаардлагатай балархах шиг бүгдээрийн зөв бичсэн хэсгийг олоорой гэж байгаа. За 44 дээр би хувилбар зөв байгаа. Би хувилбар. Би хувилбар. За би хувилбарыг сонгоно. Хулдаасалсан, хорцолсон, нууцлсан, баримтлсан. За 45-ыг харъя. 45. За мөн үйл үг үүсгэх ил дагаврын дүрмтэй холбоотой. За нөгөө гажилттай холбоотой дүрм байна тийм ээ. Үндэслэх, хавтаслах, хувцаслах. Энэ балархах шиг гээхтгэхэр бол шаардагдах хшгийг хойно бичнэ гэсэн дүрм тайлбарсан багшин дүрм. Хавтас, үндэс, хувцас, залтас, холтос гэдэг. За эдгээр үгс байна. 45-ийн C. За 46-ад нь
46-ад нь үеийн зэрэгцэн холбох ЖЧ нөхцөлийг бүгдээрингийн зөв бичсэн хэсгийг болоорой гэж байгаа. За энэ нөхцөлдүүлэн холбохын зэрэгцгийн ЖЧ гэсэн нөхцөл байдаг. За энэ ЖЧ нөхцөлийг залгахдаа заримдаг гэгүүлэгчээр төгсөн үгэнд зөвхөн Ж бичнэ. Жишээлх юм бол засаж, дуусаж, гацаж, нисэж, хөсөж, хасаж гэдэг. За дээрх үгнүүд эс заримдаг гэгүүлэгчээр төгссөн байгаад бол Ж бичиж байгаа гэсэн ийм дүрэн байгаа. Тэгэхээр 46-гийн B хувилбар. 46-гийн B хувилбар. 46-гийн B хувилбар. Зургагийн B хувилбар. За 47-гийн мөн зэрэгцэн холбох Ж-ийн нөхцөлтэй. За B хувилбар буюу авч, өгч, хүрч, гарч, сурч гэдгийг дугуйлна. За энэ дээр яагаад нэг дагуулдаг юм бэ гэхээр зэрэг ав, хүр, өг, сур гэдэг үг дандаа одоо монгол бичиг мэддэг хүн бол ир гэсэн гэгүүлэгчээр төгсдөг. Хатуу дэвсгэр буюу багар садар төгссөн үгэнд Ч гэсэн эхлэлтэй чуу гэсэн нөхцөлийг залгадаг. За хар ир гэдэг үг маань болохоор ихшгээр төгсдөг. Тэгэхээр жуу гэсэн нөхцөл залгадаг. Тэгэхээр авч, өгч, сурч, хүрч, гарч гэдэг дээр Ч залгаж байгаа. Ч залгаж байгаа. Уг нь бол яадаг вэ гэхээр ихшигт гэгүүлэгчээр төгссөн үгэнд Ж залгадаг. Хөвчлэн Ж залгах боловч ав, өг ирээр төгссөн ганц үетэй үгэнд Ч бичдэг. Гарч хурч гэдэг. За 47-гийн B гэдэг болох нь 48 дээр Ч нөхцөл мөн адилхан яг энтэй адилхан мөртлөөс 48 дээр бутар D хувилбарыг сонгоно. За ирээр төгссөн 2 үетэй үгэнд дандаа Ч бичнэ. Ч залгаж бичнэ. Ч мөн адилхан Ч. Ирээр төгссөн 2 буюу түүнээс дээш үетэй ирээр төгсөг урд хос гიშгтэй ирээр төгссөн үгэн дээр цөмөөрөнд нь Ч бичнэ гэсэн ийм дүрмтэй. За 49 дээр Ч нөхцөлийг зөв бичсэнийг олоорой гэж байгаа. За B хувилбар буюу авч, өгч, харж, ирж, гарч, сурч, хурч. Энэ OTTZ-ийн контент оруулсан байгаа. Багшийн дээр зарим нөхцөл дагаврыг залгах гэсэн тэр контент дээр энэ Ж-ийн нөхцөл яаж залгах вэ гэдэг энэ видео хичээл байгаа шүү. Тэрийг үзээрэй за. За 49 дээр B хувилбарыг сонгох нь. За 50 дээр өмсөж, химжиж, өсөж, хадаж, зохиж гэх мэт үгсэд тохирох дүрмийг олоорой гэж байна. За тэгэхээр энэ 50 дээр болохоор E хувилбарыг сонгоно. Заримдаг гэгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн Ж бичнэ гэсэн энэ дүрмээр өмс, химж, өсөн, хадаж, цохих гэсэн үгэн дээр Ж залгасан байна. За 51 дээр бүлэг үгсээс хамааруулах Х дагавартай үгийг олоорой гэж байгаа. За хамааруулах Х дагавар ардаа ихшиггүй байна гэдэг арталт нь биччихээрэй. 51-ийн арталт нь хамааруулах Х бол ардаа ихшиггүй байна. Тэгэхээр 51-ийн B хувилбар буюу танаах боссон уу, танаах хийсэн үү, манайхан гэсэн, удаах, дараах даалгаврыг хараарай гэх. Тэгээд дандаа яах нь хамааруулах Х бол ардаа ихшиггүй байх нэ. За 52 дээр нь хилтэст гэдэг үгийн дүрмийг тайлбарлаа гэж байгаа. За энэ дээр болохоор нөгөө заримдаг гэгүүлэгчийн дүрмийн гажилт байгаа. Эсхийгийн дараа Т-ч ихшиггүй орно гэсэн дүрм байгаа. Уул нь бол заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэн гэсэн ийм дүрмтэй. Заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэн гэсэн дүрмтэй боловч
эсхээгийн дараа тэчээ ихшиггүй өчигдөн гэсэн заримдаг гүйтгэгчийн дүрмийг гачдаг юм дүрм байдаг. Тэгэхээр 52-ийн B байна. За 53 дээр B байгаа. Дараасан 3 гүйтгэгчийн дүрмд хамааралгүй үг нь B хувилбар байгаа. Тэгэхээр энэ багтна гэхээр энэ дараасан 3 гүйтгэгчийн дүрм байна. 1, 2, 3 өмнөө хойноо хишгтэй. Хялган, бударгам яг саяны дараасан 3 гүйтгэгч. 1, 2, 3. 3 дахь гүйтгэгчийн хэлний үзүүрийн энэ учраас өмнөө хойноо хишгтэй. За тэгтэл энэ сармагчин гэдэг үг бол саяны дараасан 3 гүйтгэгчийн дүрмд хамаарахгүй. Тэгэхээр B хувилбарыг сонгоно. За 54 дээр ихшигт гүйтгэгч ихшиггүйдэх учраас балархай ихшгийг гээхгүй бичих үгийг олоорой гэж байгаа. За үйлдвэр гэдэг үгийг олно. Үйлдвэрээс гэдэг дээр эг гээчих юм бол ихшигт гүйтгэгч В ихшиггүйт чинь. Тэгэхээр үйлдвэрээс гэдгийг сонгох нь байна. За 55 дээр заримдаг гүйтгэгч ихшиггүйдэх учраас балархай ихшгийг гээхгүй үгийг олоорой гэж байгаа. За энэ дээр хувилбар буюу эрсдлээ, нөхцлөөс гэдэг үгийг олно. Тэгэхээр заримдаг гүйтгэгч ихшиггүйт гэдэг шүү дээ. Заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэн гэсэн дүрмээр бичигдэх, бичигдэх. Тэгэхээр энэ заримдаг. Тэгэхээр заримдгийн дараа заримдаг ихшигтэй бичигдэх. Ийм дүрмтэй 55. За 56 болохоор зэрэг хүнддэг гэсэн онцлсан балархай ихшгийн үүргийг зөв тодорхойлоорой гэж байгаа. Тэгэхээр энэ ихшигт гүйтгэгч бол өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх газраа заавал ихшигтэй бичигдэнэ гэсэн дүрмтэй. Хүнддэг гэхээр зэрэг энэ балархай ихшиг нь бол юу яаж гинэ вэ? Эг ихшигжүүлж байгаа. Тэгэхээр хувилбарыг сонгоно гэсэн үг. Хувилбарыг сонгоно. 56-гийн хувилбарыг сонгоно. За 57 дээр болохоор бүх үг нь үйл өгөх ил дагаврыг зөв залгасан хэсгийг олоорой гэж байгаа. За энэ түрүүн багш нь хэлсэнтэй 7 дээр нэмэх нь ил ихшгийн ардаа бичнэ, 9 дээр нэмэх нь ил ихшгийн урдаа бичнэ. 9-ээр төгссөн цөөн хэд үг байдаг. Энэ дээр дүрм ажилт гарна. За тэгэхээр 57 дээр болохоор энэ дээр баримтал, батал, залгамжил, эрхэл, эдэлгээд 9 дээр нэмэх нь ил, тэнцүү, 9 гэдэг энэ дүрмээр бичсэн байна. Тэгэхээр B хувилбарыг сонгоно. B хувилбар. 58-ыг харъя. Хамааруулах хээ дагаврыг бүх үг нь зөв залгасан хэсгийг олоорой гэж байна. За тэгэхээр 58-ийн D хувилбар байна. Асуудлаарах, талаарх, дийлэнх, доторх гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр хамааруулах хээ дагаврыг бүх үгэнд зөв залгасан хэсгийг олоорой гэхээр энэ хээ D хувилбар байна. За 59 дээр шан, шанг, тариалан, гаслан гэж байна тийм ээ. За энэ яаж ийнө гэхээр зэрэг үгсэд холбогдох зөв бичих дүрмийг олоорой гэж байгаа. Тэгэхээр энэ дээр яаж ийнө гэхээр хэлний үгийн инээр төгссөн үгэнд заахын тиалгалын гийг шууд залгана гэсэн юм дүрмтэй. Дүнг, амгаланг, дугуйланг, басланг гэсэн юм дүрмтэй. Тэгэхээр зэрэг 59 дээр B хувилбар буюу энэ заахын тиалгалын гийн нөхцөлийг уртхоос шиг хэлний үгийн инээр төгссөн үгэнд залгана гэдэг энэ дүрмийг сонгоно. За 60 бүх үгэнд үйл өгөх ил дагаврыг зөв бичсэн үгийг олоорой гэж байгаа. За энэ дээр далдлан, тусалцгаая, нотолжээ гэдэг энэ B хувилбарыг сонгоно. 9 дээр нэмэх нь 7 нэмэх ихшгийг өмнө бичнэ. Далдал, тусал, нотол гэдэг дээр. Нэг дээр харъя. Бас үйл өгөөсгөл дагавартай холбоотой байна. Тэгээд яа ёо гэсэн нөхцөлийг зөв залгасан хэсгийг олоорой гэж байгаа. За шийдэн үсгийн яа ёо гэсэн нөхцөл байна. За эр үгэнд хатуугийн тэмдгээр тусгаарлана. Судлаа, нотлоо, нэгтлээ. Эм үгэнд болохоор зөөлний тэмдгээр тусгаарлана. Идлээ. За идэл е гэж чинь тэгэхгүй манайхан идлээ гэж бичээд идэх шүү. Идлээ.
За яасан яагаар орхисон? Юм асуух юм байна уу? За 62-ыг харъя. За нөгөө асуух үг юу явж гин тийм үү? Юу. За энэ асуух үг юуг яаж чвэ? Тэгэхээр за энэ эм үгэнд чинь юуг эм үгэнд эр үгэнд юу гэдэг чинь. Тэгэхээр эм үгэнд юу гэдэг ч учраас эрвэхэ, дэгдэхэ, хэрэг, хэмжээ юу, хэрэг юу, эрвэхэ юу, дэгдэхэ юу гэд 62-ийн ди хөлбөр. 62-ийн ди хөлбөр. За 63 нь бүх үгэнд юу гэсэн асуух үг дагуулчлах хэсгийг халаарай гэж байна. За юу гэдэг нь болохоор эр үгэнд. За энэ дээр болохоор зэрэг си хөлбөр буюу чулуу юу, туухай юу, цуурай юу, байцаа юу гэдэг юу гэдэг асуух үгийг дагуулж өгнө. Тэгэхээр эр имээр нь харгалцаж дагуулнаа гэсэн үг. За 64 дээр нөгөө БВ асуух үг байна. За номлов гэдгийг бодно штэ тий энэ дээр 64 дээр. За сул үг дагаврыг хүчтэй яах вэ гэдэг. Яасан их вэ гэх юм хямдхан юм бэ. За 64-ийн ди хөлбөр зөв байна. Анчин бэ. Ямар төлөв бэ? Номлов гэдгийн энэ им байна тийм үү? Ил энэ в байна. Тэгэхээр номлов гэдгийн энэ им ил в байна шүү дээ. Тэгэхээр б гэдгийг дагуулж байгаа. За 65 дээр асуух үг бвг зөв дагуулсан хэсгийг бол нөгөө номлов гэдгийг л бодно. За 65-ийн ди яасан их хоол бэ? Яасан байна вэ? Хиний хүү вэ? Одоо яах вэ? За 66 дээр асуух үг юуг. За эр имээр нь харгалзан дагуулна. Асуух үг юуг. За тэгэхээр зэрэг сул үгийг яах вэ? Үг үгнээс нь эхлээд салангад бичсэн байна уу юу гэдгийг харна. Эр имээр нь харгалзсан байна уу гэдгийг харна. За энэ дээр 66 дээр би хувилбарыг сонгоно. Би хувилбар. Хэрэгтэй юу? Хэрэггүй юу? Аавтайгаа юу? Ээжтэйгээ юу? Эр үгэнд юу? Эм үгэнд юу? Шиг зохицох ёсоо баримтлаад эр эмгээр нь харгалзан дагуулах юм. 66-гийн би. За 67. Бүх үгэнд чиглэлийн тий хаалгалын луу нөх хувилбарыг. За чиглэлийн тий хаалгалын луу руу гэдэг яа дагуулна гэхээр ирээр төгссөн үгэнд луу дагуулна. Ирээс бусад төгсгөлтэй үгэнд руу дагуулдаг. Тэгэхээр 67-гийн би. Улаанбаатар луу, Сүхбаатар луу, Идэр луу, Баянгор луу гэд дандаа ирээр төгссөн байгаа учраас луу дагуулдаг. Ирээс бусад төгсгөлтэй бүх үгэнд руу гэж дагуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. За 68 дээр би хувилбар байна тийм ээ. Идэр лүү, гэр лүү, айл руу, ирээс бусад учраас руу, над руу. За ирээс бусад бол төгсгөлтэй бол руу, ирээр төгссөн бол луу гэдгийг дагуулах нэ. За 69-ийг харъя. За гэгүүлэгчээр төгсөн үгэнд нөгөө яа нөхцөл залгахаараа өмнөх гэгүүлэгчээс нь салангад дуудагдахаар бол дугийн тэмдэгчид тусгаарлана гэсэн дөрмөр бүх үгээ бичсэн үгээ олгож байгаа. За энэ дээр ямар үг байна уу гэхээр зэрэг одоо ди хувилбар байна. Тосол, бутал, бодолц, тулалд гэдэг үгэн дээр яа залгахаараа дугийн тэмдгээр тусгаарласан.
хатуугийн хэмнээ тусгаарсан. 69-ийн D хөлбөр. За 70 боддгийг, уустгийг, гацдгийг, үзэдгийг, үзснийг, уулзнаас гих мэт үгсийн зөв бичих дүрмийг олоорой гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ? Нэхэр заримдаг гэвүүлэгчийн дараа орсон заримдаг гэвүүлэгч хшигтэй өчгт. Ийм дүрмтэй тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр 70-ийн B хөлбөр буюу заримдаг гэвүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг гэвүүлэгч нь өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал хшигтэй өчгтэн гэсэн юм дүрмтэй. Заавал хшигтэй өчгтэн. Тэгээ B хөлбөр. 70-ийн B. За 71 дээр дараах үйл үндсэнд уртгшгээр гисэн нөхцөл залгахад онцгой бичих төхөөрөмжийг олоорой гэж байгаа. За судлаад, буцлаад, зажлаад, арилаад гэхээр энэ И яах вэ? Гихтэхгүй байна. Гихтэхгүй. Зөөлрүүл хүүрэхтэй И учраас гихтэхгүй. Энэ И гээч хэмэл арлаад гэдэг үг хэлж штэ. Арлаад. Тэгэхээр И гихтэхгүй, арилаад гэдэг чинь эднэр бос нь бүгд гихтэнэ. Тэгэхээр 71-ийн D хөлбөр. 71-ийн D хөлбөр. Зөөлрүүлэх үүрэгтэй гээхгүй. Түрүүн багш нь хэлсэн шүү дээ. Ихшигжүүлэх үүрэгтэй, ялгах үүрэгтэй, зөөлрүүлэх үүрэгтэй бол балархаа ихшиг гээхдэггүй. За арилаад гэдэг үг байна. Талаа 2 дээр алдаатай бичсэн үгийг олоорой гэж байгаа. За энэ дээр аяллаа гэдэг дээр энэ А гээгдэх хэрэгтэй байсан. Энэ судлалын, хөдөллийн, ачлалын гэдэг дээр гээгдэхгүй яагаад гэвэл их шигжүүлэх үүрэгтэй. Аяллаа гэдэг дээр гээгдэнэ. За энэ гээгдэх юм гээгээгүй байх нь шүү дээ. Бус нь бол их шигжүүлэх үүрэгтэй учраас гээгдэхгүй гэсэн үг. Гээгдэхгүй. За асуух зүйл байна уу хүмүүстээ? Тус. Асуух зүйл байна уу хүмүүстээ? Нэг юм асууж. Бид нар яг ингээд тантай хамтрал ингээд хичээлдээ эхлээл хариултын нөө зөв бурууг ингээд шууд танаар ингээд хэлүүлэл явуулчих чинь да. Тэгээд энийг нэг тест бүглэх нэг тактикийн арга зааж боломж байд юм болов уу? Тэгвэл бас бид нарт арай хэлбэр болсон болов уу гэж бодоод байна. Яг очиж ихэж харагдав. Яг ингээд тест зүг ингээд та яриад бидийг сонсоод ингээд зөв буруу тийм ингээд тайлбарлаж явах. Энэ бол нэг техник Одоо энэ зөв бичиг дүрмэн дээр бол тийм юм бол яг л өөрөө хүн мэдчихэж л бичнэ. Жишээлх юм бол ажлын, хөдөллийн, судлалын гэдэг дээр энэ аг гээчих юм бол болохгүй. Яагаад гэвэл энэ их шиггүйт хүрх учраас ил их шиггүйтчих учраас. Тэгэхээр энийг гээх юм байна гэд энэ ялгаатай л байна тийм үү? Энэ дөрвөөс ялгаатай. Энэ гурав нь гээхдэггүй. Энэ нь бол гээгдэх ёстой юм биш үү? Тэгэхээр энийг гээгээгүй юм байна гэдгийг нь л яг таг дүрм учраас энэ дээр яг таг дүрм дээр л ярина. Дээрс Монгол бичиг дээр бол би тийм тактикийн юм бол ярьж өгнө. Монгол бичиг дээр за энэ үгийг тогтоогоорой, энийг ингэ шүү гэж. Тэрнээс биш яг одоо энэ зөв бичиг дүрмэн дээр бол яг өөрөө мэдчил байж л алдаагаа олно гэхээс мэдгүй хүн бол одоо ямар сайхан харагдаж байгааг нь яагараа гэлтэй нь шүү дээ бас хэцүү шүү дээ тийм ээ. Монгол бичиг нэтэрэ гэдэг дээр бол яг тактик бол гарч болж байгаа юм. За энийг ингээ анхаараарай. Энэ хідээс энэ дөрвөөсөө ийм
Эрэгтэй гэдэг нь буруу, үүрэгтэй гэдэг нь зөв ч гэдэг юм уу. Ингээ 3-аасаа энэ ялгаатай гэдгийг хэлж өгч байгаа. Тэгэхээр энэ зөв бичих дүрмэн дээр угаасаа юм уу? ерөөс яг Энэ таг ямар аймаг мэдчил байж хөдөлж болоод байгаа юм бэ? алдаатай бичихгүй алдаагүй бичдэгтэй л яг адилхан. Тэр гоё юм уу? бичих хүн Америк авахгүй бол юм гарч ирээд. Энэ чинь яа. За ийм байна да. Оо. За бямба тэгээд юугаа багш нь чатаар явуулсан тэр юунуудыг манайхан хэвлж авсан дээрээ багшигаа би амьдаар тактикийн ард талд нь өчүүлээд байгаа шүү дээ. 7 дээр нэмэх нь 9 тэнцүү 79 энэ дээр энэ дүрмээр өччих зүгийг л олно гэдэг чинь л тактик нь аахгүй юу? Зөв бичих дүрмэн дээр бол тэрнээс биш одоо яг нөгөөх юу шиг бүр нэг тийм яг таг батлагдсан юм учраас тэр чинь одоо энэ чиглэлийн ялгал дээр бол би ингээ хэлээд дээ шүү дээ. Тактикийг л амьдаа хэлээд байгаа шүү. Ирээр төгссөн бол луу. Ирээс бусад төгсгөлтэй бол руу гэдэг. Тэгэхээр төгсгөлийн харна гэсэн үг энэ дээр. Ямар тактик харах вэ гэхээр төгсгөл нь ир байна уу? Ирээс бусад төгсгөлтэй байна уу гэдгийг л харна гэсэн үг. Тэгэхээр яг л одоо дүрмэл тавтаж мэдчихэж л яах нь шүү дээ. За багшаа хичээл нь ингээ өндөрлж байна уу? Явж байна багш. За баярлалаа багшаа. За тийм манайхан нөгөө тактик арга зүй тал дээр ер нь нөгөө дийлэнхтэй хууль эрх зүйн хичээл дээр нь бол тэр талын юм нь илүү сайн ороод явна. Яагаад гэвэл нөгөө хууль маань 1000 гаруй тесттэй учраас багш нь яг хичээл дээр бүгдийг яг ингээ нэг хүрчлэн ажиллахаар айгүйх цаг хугацаа ордог учраас төлхөө нөгөө тактик арга зүй талын тэр хичээлээ төлхөө ороо явдаг шүү. Тэр бүгдээрээ яг энэ дүрмтэй яг энэ заавал чийжлэх хөстэй дүрмээрээ яг хариулах хөстэй юмудаа бол яг хичээл дээр ингээд үзээд явна гэсэн үг. За тэгээ бүгднийг хаас өмнө хэдхэн сануулга юмнууд байгаа. За тэгэхээр бүгдээрээ нөгөө